Бидний зовлонгийн үндэс чи явж мэдэхгүй тулчаад байна. Бас жоохон тийм одоо энерги сэтгэл нь жоохон олдоод байгаа юм уу та гэсэн одоо бодол байдаг. Тэгээ ингээл том болоод ирэх хэрэг энэ чинь ямар гайхамшигтай зүйл агуулгадж байна. Заргийг одоо номхотгоод хэдүүлээ унлаганд оруулах нь шүү дээ тий. Бид нэр ерөөсөө инэрл хайргүйгээр амьдрах ямар ч боломж байхгүй. Сайн бацгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн бацгааны өрхөн мөндөд сонсогчдоо Цахимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр инэрэнгүү сэтгэл гэсэн сэдвээр ярилцахаар Лигмос сангийн тэргүүн Гандан төгслийн хийдийн олон нийтэд харьцах тэргүүлэх лам Гэвш багш Бацангил багшийг зочноор орсон байгаа. За танд энэ өдрийн төргий. Баярлалаа. За өнөөдрийн битүүрийн ярилцах сэдв бол их сайхан гэгээлэг сэдвээ. Инэрэнгүү сэтгэл. Ер нь энийг сонссон үзсэн хүмүүс их гоё одоо таашаал мэдрэмж сэтгэлийн бас амар амгалан мэдрэх байх гэж би хувьдаа бас бодож байна. А гэхдээ яагаад энэ сэдвийг сонгох болов гэхээр өнөөдрийн нийгэм бол хүн хоорондын харилцаа, за хүн хоорондын одоо зохисгүй үйлдэлүүд, за бүр цаашлах юм бол гэмт хэрэгүүд нь хүртэл одоо илүү их тийм зэрлэг шиг хандлагатай гэж одоо хэвлэл мэдээлэлээр ч явж гин олон нийтүүд их сайн мэддэг ус. Тэгэхээр альва зүйлийнхаа сайхныг ярихаас өмнө эхлээд бас болохгүй бүтэхгүй байгаа юмуудын яри. Тэр дундаа энэ хүний сэтгэлээс үүсээд байгаа энэ буруу сэтгэл, буруу үг үйлдэл хандлагууд ер нь юунаас болж гараад идэв юм бэ? Хүмүүс бид нийгмийн амьтад. Нийгмийн амьтад учраас бид хамтдаа амьдрна. Хүмүүс биднийг нэгтгэдэг. Бидний одоо амар тайван нийгмийг бүрдүүлдэг гол хүчин зүйл нь сайхан сэтгэл. Инэрэнгүү сайхан сэтгэл. Бид инэрэнгүү сэтгэлээр нэгдэж тав тухтай тайван амгалан амьдрах боломжтой. Сүүлийн үед яг таны хэлдгээр одоо сүүлийн үед ийм асуудлууд бол ялж гарч байна. 23 оны 6 сард шүүгэн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүстэй уулзах үед хэдийнэ нэг дахин илүү хүн хорцсон байгаа гэж хэлж ирсэн. Нэг дахин. Бага нь одоо ачааллаас нэг дахин давтсан. Гэмт хэрэг улам нэмэгдэж байна гэсэн үг. Улам нэмэгдэж байна. Саяхан мөн одоо бүрдэн байцаагч нэг залуутай уулзаж ярилцлаа. Гэмт хэрэг ямар вэ гэсэн гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа. Яг таны хэлдгээр гэмт хэрэг улам одоо хэрцгий болж байна гэж ярьжээ. Тэгэхээр энэ яаж ийнө гэхээр бидэнд нэг юм дутагдаад байна. Нэг юм дутагдаад байна. Энэ юу вэ гэхээр ерөөсөө л бид нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр хандах ийм сэтгэл байхгүй улмаас хүмүүс хоорондын энэ ахтар зөрчилдөөн бий болж байна. Дайн дулаан гэхч тийм биз дээ. Цаад хүнээ өөршигөө бодохгүй тэгэл ямар ч өрөвдөх хайрлах сэтгэл байхгүй сүйд гэж хайж шít. Тэгэхээр энэ чинь ерөөсөө л бидний хооронд хүмүүс бид нийгмийн амьтдын одоо нэгтгэдэг хамгийн гол хүчин зүйл болох тэр энэрнгүү сайхан сэтгэл нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр хандах энэ сэтгэл дутагдсны улмаас л ийм асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр энэ нийгэм гэдэг бол хоорондоо эвцэж амьдрах, нэг нэгэндээ хүндэтгэлтэй байх. Тэгээ энэ нийгэм бол хамгийн гол нь ирээдүй хойч үлдэх одоо энэ дэлхийг авч үлдэх юм л одоо юу штэ. Тэгэхээр нэг далаа өгч тэгжсэн байсан. Энэ дэлхийг одоо сайхнаар авч үлдэх хамгийн гол зүйл бол энэ хүн хоорондын харилцаа, инэрэнгүү сэтгэл шүү гэдэг. Тэгэхээр ер нь одоо заах бид нар бол инэрэнгүү сэтгэл гэхээр ерөнхийн нэг мэдээд байгаа баг. Гэхдээ бас яг нарийн одоо ингээд задлаад үзэх юм бол энэ инэрэнгүү сэтгэл гэж яг ямар сэтгэл вэ? Ер нь ямар сэтгэл дээр суурилж энэ сэтгэл бас үүсдэг юм бол их өргөн ойлголт байна. Инэрэнгүү сэтгэл гэхээр бүх шашин инэрэнгүү сэтгэлийг номлож байна. Дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарч байгаагаас бараг 7 тэрбум хувь нь одоо шашин шүтлэгтэй байна. Бүх шашин инэрэнгүү сэтгэлийг номлодог. Нөгөө талаас одоо барууны орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд инэрэнгүү сэтгэл дээр маш их анхаарал хандуулж байна. Инэрэнгүү сэтгэл хүмүүсийн одоо энэ архик стрессийг даван туулах хамгийн хүчтэй ерөндөг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Инэрэнгүү сэтгэлтэй хүн илүү аз жаргалтай байдаг гэдгийг нотолж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ бол инэрэнгүү сэтгэл гэдэг бол маш өргөн ойлголт юм. За энэ дээр одоо яг ингээ хэлэхэд олон талаас тайлбарлаж болохоор байна энерги сэтгэл. Орчин үеийн шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж болно. Шашин талаас нь тайлбарлаж болно. Мөн одоо яг нийгмийн одоо амьдрал дээр, нийгэмдэр энерги сэтгэл ямар чухал юм бэ гэдгийг олон талаас нь тайлбарлах боломжтой. За аль талаас нь ярих вэ?
Аль талаас нь хоёулаа тал талаас нь л ярий. Окей. За эхлээд шинжлэх ухааны талаас нь тайлбарлая. Шинжлэх ухааны эрдэмтдийн үзэж байгаагаар энэрэнгүй сэтгэлтэй хүнд сэтгэлийн хат үүсдэг юм байна гэсэн дүгнэлт хүрсэн. Олон янзын туршилтууд явж байна л да. Ялангуяа Америкийн Emory сургууль дээр хийсэн олон янзын судалгаанууд байна. Энэ судалгаанаас одоо энэ олон янзын одоо туршилт судалгаануудаас харж байхад энэрэнгүй сэтгэлтэй хүний нөгөө стрессинг гормон буурж байна. Кортизолын түвшин буурж байна. 2019 онд хийсэн судалгаа байна. Маш сонирхолтой. 0.5 сартаагаас 3 настай бага насны хүүхэдтэй 30 гаруй одоо эцэгхүүдийг сонгоод 8-7 хоногийн хугацаанд энэрэнгүй сэтгэлийн бясалгал суулгасан. 7 хоногт нэг удаа энэрэнгүй сэтгэлийн бясалгал цаагаал тэрийг нэг 7 хоног бясалгуулаад дараагийн бясалгалын дараа 7 хоног цаагаад ингээ 8-7 хоног явсан. Ойролцоогоор 2 сар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд энэ бясалгал хамрагдсан эцэгхүүдийн стресс нь буурсан. Бага насны хүүхдтэй эцэгхүүд стресстэй байдаг юм шүү дээ. Тэгээд стресс нь буурсан байна. Ихэнх бясалгал эхлэхээс өмнө стрессинг гормонын үснээс нь үүсэж кортизолын түвшиний үснээс нь авч үзээд 8-7 хоногийн дараа бясалгал дуусны дараа ахаа шалгаад үзсэн чинь кортизолын түвшин буурсан. Хамгийн сонирхолтой нь хүүхдийн кортизолын түвшин бас буурсан. Хүүхэд бас стресстэй юм байна. Тэгээд тэр хүүхдийн стресс нь бас мөн адилхан буурсан байсан. Тэр жоохон хүүхэд чинь юу ч мэдэхгүй хүүхэд шүү дээ. Тийм. Юу ч ойлгохгүй хүүхэд. Гэхдээ аав ээж нь энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх тусмаа хүүхдэд нөлөөлж байна. Тэгэхээр гэр бүл. Тэгэхээр энэ энэрэнгүй сэтгэл гэдэг бол ерөөсөө одоо нэгэндээ маш хүчтэй нөлөөлдөг зүйл юм байна. Яг нөгөө талдаа энэрэнгүй сэтгэлийн эсрэг тал нь одоо гал усчийг харшилдаг зүйл нь нөгөө талдаа архаг стресс байгаа байхгүй. Архаг стресс нь яаж нөхлөр мөн адилхан нэгэнд хүчтэй нөлөөлдөг. Шинжлэх ухааны эрдэмтдийн дүгнэснээр бол энэ архаг стресс цар тахлын хэмжээнд явагдаж байна. Энэ яалж аргагүй тийм байна. Хэдэн нэг 50 амгалан байж байтал нэг стресстэй хүн орж ирэл тэнд байгаа хүмүүсийг бүгднгийн хямраагаад нөгөө хүмүүс чинь хямарцсан улсууд чинь мөн адилхан гарч яваал ахаад өөр хүмүүст стресс танд. Яг тэгвэл бид нар яавал нөгөө гал зурхад гарахад гал асахад бэлэн байгаа гэдэг шиг л ерөөсө стрессэд бэлэн болцсон юм л одоо нийгэмд амьдарч шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол яг тийм цар тахлын хэмжээнд явагдаж байна. Эсрэг талд яг нөгөө талд нь энэрэнгүй сэтгэл гэдэг бол ерөөсө архаг стрессийг давамдуулах маш хүчтэй ерөндөг байна. Стрессийг бууруулж байна. Үнэхээр одоо яг маш тодорхой байгаа гэдэг нь одоо олон янзын ийм судалгаагаар гарсан. За тэгээ дээрээс нь дахиад Emory сургууль дээр хийсэн судалгаа байна. Шинэ оюутнууд дээр туршилт хийсэн. За яасан гэсэн чинь нөгөө шинэ оюутнуудыг олон хүмүүсийн өмнө илтгэл тавиулах. Тэгээ энэ илтгэл туршилт хийхээс өмнө мөн ялгаагүй нөгөө энэрэнгүй сэтгэлийн бясалгал суулгаад энэрэнгүй сэтгэл одоо өдөр болгон энэрэнгүй сэтгэлийг бясалгасан оюутнуудыг өндөр дадлагтай гэж ангилаад хэдийгээр бясалгал суусан боловч өдөр болгон энэрэнгүй сэтгэлийг бясалгаагүй оюутнуудыг бага дадлагтай гэж ангилаад тэгээ энэ хоёр ангиллын одоо оюутнуудыг аль алины туршилтанд оруулсан. Ямар туршилт байсан бэхлээр олон хүмүүсийн өмнө илтгэл тавих. Тэгээ хүмүүс нь бүгдээрээ жүжигчд сонсож байгаа юм. Ямар нэг нүүрний хувирлгүй. Тэгээ нэг шинэ оюутан чинь сандарна. Тэгээ яг энэ үед нь ахаад нэг өрөвслийн түвшин болон кортизолын түвшин нэмэгдсэн. Тэгсэн чинь энэ хоёр бүлгийн одоо оюутнууд аль алинд нь стресс нэмэх одоо бий болсон. Стресс үүссэн гэсэн үг. Стресс үүсээд гэхдээ өдөр болгон энэрэнгүй сэтгэлийг бясалгаж яасан 5 минутаас доошгүй хугацаанд энэрэнгүй сэтгэлийг бясалгаж яасан оюутнууд нь стрессээс хурдан гарч ирсэн. Нөгөө оюутан нь бол стресстэй удаа явсан байна. Тэгээ эндээс ямар дүгнэлт гарсан бэ гэхээр хэдий хэмжээнд энэрэнгүй сэтгэлтэй байна тэр хэмжээгээр стрессийг даван туулах тийм ээ чадвар нэмэгдэн сэтгэлийн хат нэмэгддэг юм байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бол олон удаагийн туршилт л та. Тий. Тэгэхээр бол энэрэнгүй сэтгэл за бидний одоо бол дэлхийн нийтэд бол одоо энэ нийгмийн стресс бухимдал гэдэг бол цар тахлын хэмжээнд гэж яригддаг тийм ээ. Гэхдээ хүн өөрөө мэддэггүй хамгийн хортой одоо олон өвчний суур болж идэг. За дээрээс нь дархлаа тогтолцоо тэгээд нөгөө одоо бидний нарийн яриаддаг хавдрын өвчлөлийг чинь ч гэсэн цааш нь түлхчихэд байгаа нөхдөд чинь ерөөсөө л энэ стресс байна. Тэгэхээр энэ стресс бол за ерөндөг нь энэрэнгүй сэтгэл юм байна гэдгийг бол одоо шинжлэх ухаанаар докторч судалгаагаар. Тэгэхээр бид нэр одоо энэрэнгүй сэтгэлийг яг юу гэж ойлгох вэ? Одоо би зүгээр нэг хүн туслах одоо нэг тус хүрэгчий гэдэг сэтгэлийг энэрэнгүй сэтгэл их үү? Эсвэл нэг юм өрөвдөж хайрлаад зүгээр л өрөвдөж хайрлаад орхичих сэтгэлийг энэрэнгүй сэтгэл их үү? Эсвэл өрөвдөж хайрлаад яг тэрийг үйлдэл болгоод
тэр нь туслах гэсэн нэг тийм акшн хийж байгаа зүйлийг хэлэх үү? Энэ нэр нэг зүйлийг бас тодорхой тайлбарлах хэрэгтэй байх тийм ээ. Энэ стресс нэг талаасаа одоо шинжлэх ухааны эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар бол стресс хүнд хэрэгтэй юм байна. Яагаад тэгэхээр хүнд одоо жишээлбэл модон дотор явж байтал нэг аргатай юмтай гараад ирэхэд бидэнд айдас төрнө. Айдас төрсний улмаас одоо бидний бие махбодод одоо нөгөө автомат мэдрэлийн тогтолцоо ажиллаад захын хэрэгтэн лүгэ хүчтэй цус шахдаг. Айсан үед хөл рүү хүчтэй цус шахдаг. Уурсан үед дээшээгээ хүчтэй цус шахдаг тийм ээ. Уурсан үед нуур улаадаг, айсан үед нүүр цайдаг үстэй. Тэгэхээр чинь ингээд тэгээд яаж ийм нөхлөр нөө доошоо хүчтэй цус шахсны улмаас хүн хурдан гүйдэг юм байна. Нөгөө аратан амнаас хурдан гүйж зүхтаад холдно. Ууралсан үед одоо жишээлбэл нөгөө амьтантайгаа одоо тэмцэлдэх ч юм уу тийм ээ. Ийм одоо байдалд ордог. Тэгэхээр стресс хэрэгтэй. Гэхдээ юу хэрэггүй вэ гэхээр архаг стресс хэрэггүй юм байна. Архаг стресс болохгүй байна. Яагаад архаг стресс болохгүй вэ гэхээр нөгөө тасралтгүй стресстэй яваад байх юм бол байнгын нөгөө хүчтэй цус шахаад байна гэсэн үг шүү. Байнгын хүчтэй цус шахаад тахлаар айсан үед нөгөө хөл рүү хүчтэй цус шахдаг, уурсан үед дээшээгээ хүчтэй цус шахаж байнгын юм шахалтанд цус даралтна гэдээ яваад байх юм бол хүний бие махбод тэсэхгүй шүү. Тийм учраас л энэ бие махбодыг одоо өвдгөөд хямраагаад айхтар өвчин үүсгээд байгаа чинь цааталт архаг стресс шүү дээ. Би бүр маш сайн мэдх юм. Бидний өвөө эмээнэр их эрүүл байла. Тийм ээ. Бидний шиг ийм одоо тав тухтай орчинд байсангүй унддаг машиныг л бодолдоо. Дээр үед чи одоо 53-аар явдаг байсан. Эсвэл сайхан 69-аар л явдаг байсан. Хичнээн тав тухгүй машин билээ. Өнөөдөр ямар гоё машинууд гараад ирсэн, ямар гоё тав тухтай байна уу? Юу л бол юу дуртайгаа идэж уух хэмжээнд байна. Тийм ээ. Тэгээ ингээд тав тухтай одоо орчинд амьдарж байна. Ингээд үзэхлээр бид эмээ өвөөнөр ийм байгаагүй. Ийм байгаагүй. Гэвч биднээс илүү эрүүл байсан. Эмээ өвөө өвдөж байгааг би мэдэхгүй байна. Би сайтай гэж хуучны өгчүүд би сайтай гэж ярьдаг. Би сайтай. Тэгээ энэ яаж тав тухтай орчинд амьдраад байгаа хэрнээ бид нар бие муудаад байна. Хүнд өвчин үүсээд байна. Зүрхний шигдээс чинь ямар их болчих вэ? Залуучаад нөгөө чихрийн шижин ямар их болж байна. Тийм ээ? Хавдар ямар их байна. Тэгээ энэ болгон чинь яагаад ингэж байгаа юм бэ? Дүндээ болоо шалтгаан байгаа л байх л та. Гэхдээ энд гол хүчтэй нөлөөлж байгаа зүйл нь бидний стресс шүү дээ. Тасралтгүй явж байгаа энэ нэг байнгын стресстэй нэг энэ амьдралын хэмнэл чинь бидний биеийн эрүүл мэндийг сүйтгэж байна. Тийм. Тэгээ эндээс болж маш олон асуудлууд үүсэж байна. Гол юм нь сэтгцийн өвчин. Энэ олон удаан хугацаанд явж байгаа энэ архаг стресс чинь бидний сэтгэлийг өвдөхөд байна. Бие махбод өвдөх үед бид нар анхаарал хандуулдаг. Одоо эмчнэр та бүхэн сайн мэдж байгаа. Анхаарал хандуулахыг байн хэлж байгаа үз. Энэ дэр анхаарал хандуулаад чадаад байна, мэдээд байна. Бие махбод их анзаардаг үст. Таргалж гин, турж гин, үс цайчлаа, өрчлөөс суучлаа гэх хүмүүс их бүр байн анхаарал хандуулж байгаа. Гэтэл дотор сэтгэл өвдөөд байгааг анзаарахгүй. Том төсөл дээр ажилласан нэг хүн ярьсан. Маш том төсөл дээр ажилласан. Бүр одоо үндэсний хэмжээний. Тэгээ яасан гэсэн чинь эхэндээ ажиллаж явж байгаад сүүлдээ нөгөө стресстэй яваад хүнд ачаалтаа ажиллаад ингээд стресстэй явбал сэтгэл нь л өвдөөд байж цаанаал ингээд сэтгэл нь л өвдөөд байж өвдөж явсарах сүүлдээ галзуугийн эмнэлэгт хэвтчихэж тавьширсан. Бүр эмл галзуурдгийн даваан дээр бараг л галзуурсан гэж байгаа байхгүй. Тэгээ эмнэлэгт хэвтчихэж тавьширсан гэж. Тэгэхээр одоо өнөөдөр ийм маш олон хүмүүс байна шүү дээ. Ерөөсөө сэтгэл нь өвдөөд хямраад байгааг сэтгэл нь одоо стресстэй энэ одоо зовж байгааг анзаарахгүй. Тэгэл ерөөсөө гадагшаа анхаарлаа хандуулаад гадна талд хамаг ач холбогдлоо өгөөлөд энэ дотоод сэтгэл нь өвдөөд яваад байгааг мэдэхгүй. Ингээ хүндрүүлж байгаа хүнд байдалд орж байгаа хүмүүс зөндөө их байна. Тийм учраас бид нэр энэ стрессийг энэ архаг стрессийг даван туулах арга архаг стресст автах үед бид нар яг яах юм? Яадаг юм тийм ээ? Бие махбодод ямар өөрчлөлт орох юм? Дотоод сэтгэл яг яах вэ? Энэ талаар мэдэх хэрэгтэй байна. Тэгээ энийг дарах ерөнхийг бид нар мэдэх хэрэгтэй байна. Яавал бид нар энэ архаг стрессийг даван туулах вэ? Яг үнэ. Бид нар мэдээж бол стрессийг одоо арилгах нэг арга бол хөдөлгөөн гэж мэддэг тийм ээ. Хөлс гаргуул сайн. Энэ бол одоо ингээд тархинд үүсэж байгаа энэ зүйлүүдийг бол дарангуулад одоо сарниулаад одоо ангижруулчих.
За бүр уг үндсээр нь дарддаг зүйл бол энэ сэтгэлтэй холбогдож эхэлнэ. Мэдээж бол гадна үүссэн байгаа юмыг бие махбодоос нь арилгадаг арга нь бол дасгал хөдөлгөөн юм байна. Уг үндэс бүр дотоод шалтгаанаас нь одоо илааршуулах хэмжлэх зүйл бол энэ сэтгэлтэй холбогдох нь л дээ. Тэгэхээр одоо мэдээж бол энэ стрессийн асуудал хамгийн чухал. Ярих юм бол ингээд түмэн юм руу стресс орно. Ерөөсөө нөгөө бөөсний юу гэдэг шиг те стрессгүй юм байхгүй болчихно. Гэхдээ стресс та яг түрүү байх ёстой зүйл энэ угаасаа эволюцийн хувьд байж ирсэн зүйл. Гэхдээ бид нэр энэ зүйлийг бүр хит ихтэй шин пик хэмжээнд нүргэчээд ерөөсөө буулгахгүй байгаад том асуудал. Тэгэхээр энэний цаад юм бол бидний сэтгэлтэй шууд холбогдоод явчихна. Тэгэхээр бид нэр одоо сэтгэлээ ямар ойлгох хэрэгтэй юм бэ? Одоо би махад дээр бол за гүүгээрээ фитнес хийгээрэй гэж зөвлөждөг. Тэгвэл бид нар одоо энэ сэтгэлээ тэгвэл яг энэ шиг яавал зүг байх хэрэгтэй. Тий. Яг чухал байна тийм ээ. Энэ их чухал байна. Бие махбод дээр явж байгаа зүйлүүдийг бид нэр ингээд дасгал хийгээ хөдөлгөөн хийгээд ингээд харгалж байгаа ч төр зүрийн арга. Тий. Төр зүрийн арга. Яг тэгэхээр стресс яг бие махбод гэхээс илүү сэтгэлээс гараад байгаа байхгүй. Сэтгэл дотор яваад. Тэгэхээр л их ундраг нь их үндэс нь бидний дотоод сэтгэлд байна. Тэгээ ингээд үзэхлээр яагаад хүн стресс тавтаал байн стресс тавтаад байгаа вэ гэхээр энэ дээр тайлбар бол олон зүйл байна л да. Одоо нэг талаасаа бидний дутагдал бидэнд одоо хүмүүсийн нэг том дутагдал юу вэ гэхээр сөрөг зүйл илүү хурдан автдаг. Сөрөг зүйлд. Одоо шинжлэх ухааны эрдэмтдийн одоо тэр одоо дүгнэснээр negativity bias гэж юм байна. Хүн сөрөг зүйлд илүү хурдан автдаг. Сөрөг мэдээлэл илүү их явдаг учраас яагаад ингэж их гараад байна нөхлөр хүмүүс тэрийг илүү сонирхож үздэг юм байна. Тий. Facebook дээр 70 хөшийн номын айлдвар орчуулаад ингээл орчуулаад явж байхад нэг 1000 хүн үзэж байгаа байхгүй юу? 1000 хүн үзэж байгаа. Яваа өстө хүн төрлөختнийг аврах гарц. Одоо өстө хүн төрлөختний ингүүл жаргалтай байна шүү. Эндээс бол зовж шүү. Ийм асуудал байна шүү гэл бүр хүн төрлөختний хэмжээнд ингэж тайлбарлаж байгаа. Дэлхийгээ яаж аврах одоо эн чинь маш том асуудлууд байна шүү дээ. Тэгэл нэг 1000 хүн үзэж байгаа байхгүй юу? Нөгөө талд нэг хүүхэд ингээл галзуураад хөлөөрөө толгой хийж яхад хэдэн мянгуулаа тэнд үзэж байгаа байхгүй. 0 орчод гараад ирэхэд 60 мянгуулаа гэх хэдэн мянгуулаа би эцгийн нүдтэйгээ сууж ирсэн гэж. Тэр чинь яаж ийм нөхлөөр энд илүү ач холбогдол гэж илүү дуртай байна шүү дээ. Энд илүү дуртай байна. Энэ одоо энэ сайхан зүйлийг ингээд ярихад хүмүүс анхаарал хандуулах нь бага байна. Тэгэхээр биднэрт нэг юм дутагдал байна. Тэгэхээр нийгэмд маш олон янзын үйл явдлууд болж байна л доо. Одоо манай Монголд ч одоо Америкт бол цуврал аллаг гал нэг бүгэн сенсацтай юм болдгоо шүү дээ. Манай Монголд ч цуврал хулгай явах юм. Цуврал хулгай. Нэг асуудал юуны хөгжлийн банк ч гэнэ үү, юуны санж гэнэ үү, юуны гэдэг ингээл нэг тийм тасралтгүй тийм хулгай л одоо хараараасаа цуврал хулгайнууд яригдах юм. Тэг ингээд нийгэмд ийм олон янзын үйл явдууд болоод ирэх үед бид нар яаж нөхлөөр өөрийн ирэхгүй тэр нь татагддаг. Тэгээд нөгөө тэр чи цаанаасаа бидний өөрсдийн одоо энэ онцлог дутагдал байна шүү дээ. Тэгэл ингээд татагдаал тэрийг өөр дөрөв хүлээж аваад уурлаал, бухимдаал тэгээд эхний одоо нэг стресс нь одоо дуусаагүй байхад дараагийн нэг юу гарч ирээл ахаал нөгөө стресс чинь үргэлжлээл явчихж байгаа байхгүй юу? Үргэлжлээл явчихж байгаа. Мэдээж хэрэг энэ дээр бид нар анхаарал хандуулах ёстой. Яг гэвэл энэ нийгэм чи бидний нийгэм. Бид энэ нийгмийг бүрдүүлнэ. Ямар нийгэмд амьдрах вэ бидний сонголт. Тэгээ бид нар энэ дээр анхаарал хандуулах нь зайлшгүй шаардлагатай. Гэхдээ энэ нэг стресстэй одоо жишээлбэл бид нар бие махбод чинь хямраад байна шүү дээ. Тэгээ энэ олон стресс дуусахгүй шүү дээ. Янз янзын асуудал одоо утааны асуудал байна, түгжирлийн асуудлууд байна. Энэ олон юмнууд ч ингээл дуусахгүй. Тэгэл өвөлд нь өвлийн проблем, зунд нь зуны проблем ингээл тасралтгүй ингээл явна. Бид нар энийг дагаал бид нар ингээл тасралтгүй стресс автаад байх юм бол бидний бие махбод дийлэхгүй байна. Тэгэхээр бид өөрсдийг менеж хийдэг байх хэрэгтэй. Өөрсдөө удирдах байх хэрэгтэй. Америкийн эрдэмтэн Арн Бек гэж сэтгэл судлалын эрдэмтэн байсан. Энэ хүн яг ууралж байгаа хүмүүстэр судалгаа хийгээд байж. Ууралж байгаа хүмүүст. Тэгээ уурлах үед нь ямар процесс явагдаж яаж ингээл судалгаа 20 жил судалгаа яаж байгаа дүгнэлт гаргасан. Тэгээ ямар дүгнэлт гаргасан гэж энэ их сонирхолтой юм. Ямар дүгнэлт гаргасан бэ гэсэн чинь ууралж явах үед уурын 190% нь өөрийн төсөөлөл гинэ. 90%. Тий.
190% нь өөрөө төсөөлөлтөд автаж уралдаг юм байна. Тэгээд буддийн гүн ухаан талаас тайлбарлах юм бол 100% өөрийн төсөөлөлтөд автаж оруулж байгаа шүү дээ. Эндүрсэн бодлоо тий. Бүгд дандаа эндүрлээ. Тэгэл өөрөөсөө төсөөлөлтөд автаал уурлаад байдаг юм байна. Тэгтэл бидний нөгөө стресс чинь яаж үүсэж ийнө гэхээр мэдээж хэрэг бид тэр одоо нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг бид нар харж байгаа. Гэхдээ бид өөрсдөө яаж хүлээж авч ийнө гэхээр нөгөө миний урдталт нэг аратан амтан байгаа юм шиг. Зүүн талд, баруун талд, хой талд ингээд тал талаас нэг аратан амтан надлуу архираа дайрах гад бэлэн байж байгаа юм шиг. Тим хэмжээнд хүлээж аваад байгаа. Тэгэл эндээс чинь нөгөө стрессүүд үүсээл энэ стрессүүд чинь сүүлдээ архаг стресс болоод тэгэл бидний одоо энэ маш олон зүйлүүдийг сүтгэж байна. Тэгээд одоо стрессийн одоо гол үндэс нь архаг стресс үүсэж байгааг гол үндэс нь бол ерөөсөө л буруу бодол, буруу дүгнэлтүүд бидний өөрсдийн төсөөлөл бид өөрсдөө төсөөлөлд автаал уурлаад байдаг. Тэгээд ийм учраас энэ зүйлүүдийг арилгахын тулд бидэнд одоо энэ стрессийг арилгах ерөндөг нь бол яг жинхэнэ тэр одоо энерги сэтгэл юм байна. Тэр энерги сэтгэл дотор олон янз байна. Сая та хэлсэн тийм ээ. Сэтгэл хөдлөлийн түвшинд энерги сэтгэл төрдөг. Сэтгэл хөдлөлийн түвшинд. Тэгээ энэ яаж ийнө гэхээр атгуус амьтанд ч байдаг зүйл. Атгуус амьтан жишээлбэл өөрийнх нь үр төлийг аратан амьтан барих. Эсвэл сүргийнх нь нэг гишүүнийг одоо аратан амьтан барихад нөгөөдүүл нь нийлээд нэг аратантайгаа тэмцдэг шүү дээ. Чи яаж ийнө гэхээр нөгөө өрөвдөж хайрлаад хамгаалж тэмцэж байгаа байхгүй. Хэрэс усны үхэр хоёрхан тохиолдолд хамгийн их ууралдаг. Бусад үед хэр урагт ууралдаг юм байна. Хоёрхан тохиолдолд ууралдаг. Тэгсэн чинь нэг нь өөрийнх нь одоо нөгөө бүслүү нэвтрэх. Нөгөөх нь өөрийнх нь үр төлөв рүү дайрах. Ийм хоёр тохиолдолд ууралдаг гэж байгаа байхгүй. Тэгээд чинь үр төлөө хайрлах сэтгэл байж ижил тэр чинь одоо нөгөөдгөө хамгаалж байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр энерги сэтгэл хөдлөлийн төвшөнд энерги сэтгэл төрж байгаа чинь адгуус амьтанд ч байдаг зүйл. Хоёр дахь нь ухаарлын төвшөнд энерги сэтгэл төрж байгаа. Энэ бол одоо сүүлийн одоо шинжлэх ухааны эрдэмтдийн эмпати. Бусдын зовлон ойлгож мэдрэх, өөр дөрөө мэдрэх, энэ бодох. Ингэж зовж जैन да, ийм зовлон мэдэрж байна. Тэр хүний мэдэрж байгааг өөр яг мэдэрдэг. Энэ хүнд байдаг. Оюун ухаантай хүндэл байгаа. Гурав дахь нь акшн хийдэг энерги сэтгэл байна. Жишээлбэл нөхөн нунцсан нэг хүн байна. Нөхөн нунцсан хүнийг хараад одоо тэр хүсэл тэмүүллийн төвшөнд төрж байгаа энерги сэтгэл төрөхгүй бол орхиол явна. Ивэдэ хөөрхөдөө нөхөн нунцсан байна гэж орхио явчихна. Харин яг одоо тэр жинхэнэ хүчтэй энерги сэтгэл тэр хүсэл тэмүүллийн төвшөнд төрж байгаа энерги сэтгэл төрчих юм бол тэр хүнийг ямар нэгэн байдлаар тусал нөхнөөс татаж гаргахын тулд ямар нэг үйлдэл хийнэ гэсэн үг. Ингийн тулд яах ёстой вэ гэхэлэр тэр нөхнөөс яаж гарах вэ гэдэг аргыг мэдэх ёстой. Аргыг мэдчих юм бол тэр хүнд хүчтэй сэтгэл төрнө. Аргыг мэдхээс өмнө бол хөрхөдөө нөхөн нунцсан байна. Яанда ивэдэ гэсэр бол одоо тэгэл арга нь байхгүй юм ч тэгэл явах усаар арахгүй болчих. Энэ хүнд энерги сэтгэл төрж ин гэхдээ энэ хүч багтаа. Хүч багтаа. Харин нөгөө нүхнээс яавал нүхнээс гарах уу гэдэг аргыг мэдсэн хүн ухсыг л босно шүү дээ. Яг л тэр хүнд хүчтэй сэтгэл төрчихөж байгаа байхгүй. За жоохон байж байгаа татъятай гэж хинч бодохгүй шүү дээ. Одоо энийг маргааш татаж гаргахыг да эсвэл одоо жоохон байж байгаа татаж гаргахыг да гэж хинч тэгж бодохгүй. Ухсыг л босч. Тэгэхээр яагаад ингэж хүчтэй юм одоо үйлдэл хийж ийнө гэхээр тэр нөгөө аргыг мэдсэн танин мэдхүүн одоо тэр чадвартай энерги сэтгэл гэдэг бол ерөөсөө тийм хүчтэй болгочихдөг юм байна. Тийм нэг үг өгдөг үстэй. Ухаангүй сайхан сэтгэл тэнийгийн дүү гэж. Тий. Тэнийг биш. Гэхдээ тэнийг дүү нь байна. Энэ яаж ийнө гэхээр бидний энэ энерги сэтгэл гэдэг бол заавалжгүй юм ухаантай холбогддог шүү дээ. Сарвал оюун ухаантай нэгдсэн цагт тэр энерги сэтгэл архаг нөгөө стрессийг чинь үндсээр нь тарах нь шүү дээ. Тэгэхээр та түрүү сая аргыг мэдэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ арга нь одоо таны хэлдгээр таны мэдхүү энэ мэдлэг яг ерөөсөө яг тэр байна. Бид нар ерөөсөө мэдэх хэрэгтэй байна. Буддийн гүн ухаан талаас тайлбарлахад бидний зовлонгийн үндэс чи явж мэдэхгүйд тулчаад байна. Бид мэдэхгүйгээс болоод байгаа юм. Гадна талд байгаа дээр доржоо хин болдоо зүцгээ юу гэдэг тэр хүмүүс биш ээ. Бидний зовлонгийн шалтгаан чинь ерөөсөө бидний мэдэхгүйгээс болно гэж ингэж тайлбарлаад. Тэгэхээр бид нар мэдэх хэрэгтэй байна.
юунаас болж стресстэй байгаа. Би 2092 оноос 2002 оны хооронд энтх гомд татсанд шавлан сууж. Шавлан суусан одоо Буддийн гүн ухааны номд жоохон суралцсан. Тэгээ эргэж ирээд 2002 онд ирээд тэгэл олон хүмүүс надтай уулзъя гээл одоо хав ойрын хүмүүс ах дүү нарч тэр тэгэл одоо өөр бусад таньдаг мэддэг хүмүүс уулзъя гээл. Тэгээ уулзаал юм сонсхолоор мэрэг тавилыг гэдэг. За. Надад ийм асуудал байна, ийм байна гээл. Тэгээ асуудал мэрэг тавилыг гээл. Би мэрэг мэдэхгүй юм чинь. Мэрэг мэдэхгүй. Тэгээд тэгтээ тэгээ нөгөө мэрэг мэдэхгүй гэхлээр нөгөөдөл ч гайхаад. Тэгээ чи юу сурсан гэдэг. Тэгээд манай одоо миний сурсан газар чи Буддийн гүн ухаан үздэг газар, онлайн ном үздэг газар гэж тайлбарлаад тэр их чухал биш байх нэг хэсэг бол. Тэгээд дами мэрэг мэдэхгүй байна. Тэгтээ танд яг ямар асуудал үүсээд байна гэд нөгөө яриг ингээд жоохон юм сонсхолоор хөнгөн зүйл байдаг. Нэг тэгж стресстэй хүн дээр хүлээж авах зүйл байдаггүй. Бид нар яаж ийнө вөхлөөр асуудлыг бид нар гүнзгий бодохгүй байна. Өнгөцхөн дүгнээд, өнгөцхөн одоо бодоод тэгээд тэнд автаад тэнд итгээд автаад тэгээд ингээ эндээс болж өөрт аюух стресс үүсээд байгаа байхгүй. Маш их стресс үүсээд байна. Тийм учраас бид нэр ямарваа нэгэн асуудлыг жоохон гүнзгийрүүлээд бодоод үзэх юм бол нөхцөл байдал тийм ч хүнд биш санагдана. Бид өөрсдөө хүндрүүлж хүлээж аваад. Яг одоо гадна талын тэр бодит байдлыг бид нэр дүн шинжилгээ хийгээд ингээд үзэхэд бол нэгч тэгж айхтар стресстэй дуурлаад бухимдаад ах зүйл алга байна. Тэ. Альва нэгэн зүйл чинь ерөөсөө асуудлыг шийдэх ямар ч юмд асуудлыг шийдэх боломж байгаа. Тийм биз дээ. Огт шийдэх боломжгүй зүйл бол бид нар стресстэх шаардлага байхгүй шүү дээ. Нөгөө энтхийн эрдэмтэн Шантите Огигийн аль зүг байгаа шүү дээ. Асуудлыг шийдэх боломж байх юм бол битгий стресст. Асуудлыг шийдэх ямар ч боломжгүй бол стресстэй ямар ч нэмэр байхгүй. Тийм. Энэ боломжгүй юм чинь. Тэгэхээр бид нар нөхцөл байдлыг яг бодит үннээр нолж харах хэрэгтэй байна. Бурхан багшийн киноноор гардаг шүү дээ. Бурхан багш гэгэрхээс өмнө уйлаад л байсан. Уйлаад л одоо шүү дээ. Энэ хүн зовж гин, энэ ингэж зовж гин, яана л гэл уйлаад байсан. Гэгэрсний дараа уйлахаа байлцсан. Бодит үннийг олоод харчих. Яг бодит үннийг олоод харчих юм бол бид нэр хайгаад ах айдас төрөхгүй, айдас төгшөөрөд янз янзын стресс, бухимдал энэ таагүй зүйлүүд төрөхө болно гэсэн үг. Түрүүн та хэлсэн нөгөө энерги сэтгэл ер нь за нэгт бол сэтгэл хөдлөлийн төвшөнд төрдөг юм аа. Хоёрт нь бол ухаарлын төвшөнд. Хүн ухаарад яг энэ хүний зовоод байгаа зүйлийг өөр дээрээ хүлээж аваад мэдэрч чадах нэг мэдрэмжтэй эмпати гэдэг нь тийм. Тэгэхээр энэ зүйлийг хүн ер нь яаж үүсгэх ёстой юм? Зарим хүмүүс бол сайн ойлгоод эргцүүлж магадгүй бодоод тэр сэтгэл үүсчихэж магадгүй байна. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ зарим нэг хүмүүс болохоор бүр яг өөрөө тэр зовлонгийн туулж үзчихээж өөрийнхөө бие мах тэр туулж үзчихээж энэ хүн чи ингэж зовоод исэн юм биш үү гэдгийг мэдэрдэг нэг тийм бас ухаарлын төвшөнд байх шиг байна. Би бол гэхдээ яг өөр дээр очиж туулж үзэх арга бол ер нь бол бас нэг тийм зөв арга биш байх гэж бодоод идэгин. Заавалчгүй өөрөө бүх юмыг зовлон мэдэрчээд одоо тэрийг ухаарах хэрэг байна уу? Тэрнээс өмнө яаж ухаарах одоо тийм боломжууд байна. Яг зөв. Ер нь зоммооргүй байна. Зовхыг хүсдэг нэг ч хүн байхгүй. Аль болох зовхгүй, жаргалтай байхыг хүсэж байгаа тийм ээ. Тэгээд заавалчгүй одоо нэг тийм зовлонг ойлгож мэдэрж ээж тэр хүнийг тэгнэ гэдэг бол хайран байна л да. Биднэрт саруул уянхан байгаа шүү дээ. Бид нар ухаа бодож сэтгэх, ойлгож мэдэх чадвар байна. Гайхамшигтай чадвар байна бидэнд. Хүндэл ганцхан хүндэл ийм боломж байна. Тэгээ энэ яаж ийм нөхлөөр бид нэр сайн бодох ёстой юм байна. Энэ хүн надтай адилхан гэдэг талаас нь бодох ёстой. Адилхан байна шүү дээ. Ингээд эргцүүлэнгээл бодоод байх юм бол та хоёр яг адилхан. Та жаргалтай байхыг хүсэж байгаатай адилхан. Би ч гэсэн жаргалтай байхыг хүсэж байгаа. Би зовхыг хүсэхгүй байгаатай адил та ч зовхыг хүсэхгүй байгаа. Яг үүндээ яг л ийм бодит байдал дээр яг адилхан байна бид. Тав тухтай орчинд унтаж амархыг хүсэж байна. Хамтдаа сайхан хоол идэхийг хүсэж байна. Жаргалтай байх, инээд хөөртэй байхыг хүн хүсэж байгаа. Тэгэхээр бид нэр адилхан талаасаа хараад ах тусам бидэнд нөгөө тэр хүнийг хайрлах сэтгэл илүү хүчтэй төрнө. Энэ дээр нэг одоо Америк сургуулийн эрдэмтэн Франц Давал гэж эрдэмтэн байгаа. Тэр эрдэмтэн
амьтан судлаач, философч. Мөн 20 жилийн хугацаанд судалгаа хийж дүнэлт гаргасан. Тэгээ яг амьтан дотор сармагчингууд дээр судалгаа хийгээд байж. Тэгээ энэ ямар судалгаа хийсэн бэ гэхээр сармагчингууд ердийн үед бол одоо өөр төрлийн сармагчингууд нэгнтэйгээ ерөөсөө харьцдаггүй. Тэгээ одоо жишээл Netflix дээр нэг сармагчингуудын тухай нэг цовруул кино хийдэг шүү дээ. Тэр чинь яг хүн шиг ингэж бүлэг ингэдэг юм байл шүү. Нийгмийн үүсгээд тэгээ нөгөө хэд тэгээ байлдах гэж явахдаа бэлтгэл хийж байгаа тэр нөгөө цэргүүдээ яаж хуваарлж байгаа энэ төр тэр чинь их нарийн юм байл шүү дээ. Байгаль дээр тийм байдаг юм байна. Гэтэл зоопаркт амьтдын хүрээлэн дээр ингээ амьтдуудын дунд нөгөө сармагчингуудад ингээд туршилт хийгээд тэгээд нэг зүйлийг олж харсан зүйл нь юу вэ гэхээр нөгөө сармагч нь өөр төрлийн одоо сармагч байж болно. Одоо шимпанзе, горилла энэ төр янз бүрийн сармагчингууд байгаа шүү дээ. Өөр төрлийнх байж болно. Тэгвэл өөртөө адилхан зан авир гаргах юм бол түнт тусалж ийн гэж байна. Өөртөө адилхан гэдгийг олж харах юм бол өөртөө адилхан зан авир гаргах юм бол энэ чинь надтай адилхан юм байна гэдэг тийм мэдрэмж төрөөд тэгээд түнд тусалж ийн гэж. Тэгэхээр нэгнтэй туслахад эхлээд юу хэрэгтэй байх нь вэ? Надтай адилхан гэдгийг нь олж харах нь чухал байна. Надтай адилхан гэдгийг харж юм бол ойлгоод мэдчих юм бол бид түнд сайхан сэтгэлээр хандах нэг том үгт хаалга нэгдэж байгаа. Бид нар ерөөс тийхгүй шүү дээ. Жишээлбэл нэгнээс одоо хулгай хийж дээ, хүний мөнгийг хулгайлаад аваа явчихлаа. Би мөнгө алдах юм бол яаж зовх вэ? Яг түүнтэй адилхан энэ хүн тийм зовлон мэдэрнэ гэдгийг бодохгүй учраас тэр хүнийг ерөөс огт тэгж бодохгүй учраас хулгай хийж байгаа. Тэм учраас бид нэр ерөөсө нэг адилхан гэдэг талаас нь харах нь маш чухал байна. Бид бүгдээр адилхан шүү дээ. Тэгэхээр яг энэ энэрэнгүй сэтгэл гэдэг ингэхээр энэ нийгэм дээр болж байгаа процесс бол одоо бид бүхний насан туршидчдын төвшөнд хамгийн их болоод байна. Гэтэл сүүлийн үед одоо сэтгэл одоо жилиж байгаа зүйл бол энэ үе тэнгийнхэн өсвөр насныхны тунд болж байгаа асуудлууд их байна. Өнгөрсөн аварч гэсэн нийгмийн одоо акцууд яваад үе тэнгийн дээрлэхэлтийг зогсооё гэдэг тийм. Тэгээд урайлж байгаа юмнуудыг харахаар битгий дээрлэхэж битгий ингэж гадна өнцгөөс юм яриад байгаа шүү. Тэгэхээр тэр хүүхэд бас л адилхан тэрийг дээрлэхэд ийн гэдэг бол тэр хүүхэд одоо яг энэ энэрх сэтгэл бас бага болохоор тэр хүүхдэд одоо хатуу хандаад байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо үе тэнгийн дээрлэлтийг зогсооё л гэж байгаа бол энэ сэтгэлийн нэхэлд суулгах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ сэтгэлийг суулгахын тулд энэ хүүхдийн хүмүүжил болон одоо энэ гэр бүлийн талаас нь яаж суулгах вэ? Ер нь бас бидний бас уламжлалт арга ер нь юу вэ? Яг энэ сайхан сэтгэлийг суулгах. Энэ их чухал зүйл байна. Хүүхдүүд багада гоё цайлган сэтгэлтэй, хинтэй чөлөөтэй ярьдаг, хинтэй хамаагүй тоглодог. Том болоод ирэх тусмаа тэр нь багасдаг. Том болоод ирэх тусмаа л нийгмийн харилцаанд ороод ялангуяа сургуульд явж эхлэх үедээ хүүхдүүд зан ааш нэвдэрч эхэлдэг. Аав ээжтэйгээ байх үедээ бол тэр хүүхэд ингээд одоо сайхан байсан бол нийгэмдэр гараад ирэхлээр янз янзын асуудалтай нүүр тулгарч байгаа байхгүй. Тэгээ нөгөө сайн чанарууд нь алдагдаад байна. Тэгэхээр бид нэр одоо яах ёстой вэ гэхээр энэ их багд авсан сэтгэл зүйн гэмтэл их хүчтэй нөлөөлөлд их удаан хугацаанд явдаг юм. Хэр барагтай арилдаг. Тэгэхээр бид нэр харсаар атлаа хүүхдүүдийг сэтгэл зүйн гэмтэлд оруулаад байна шүү дээ. Бага насны сэтгэл зүйн гэмтэл чинь ингээл баг зарим хүмүүс бол насан туршдаа явахаар байна шүү дээ. Тэгэхээр бид нэр маш их анхаарахгүй болвол энэ дээр их анхаарахгүй болвол хүүхдүүд маань ингээд хэцүү байна. Уг нь сайхан сэтгэл байгаад байсан. Гэвч энэ сайхан сэтгэл нь сургуульд явж ирэхдээ алдагдаад байна шүү дээ. Тийм бөөз? Бид нэр одоо яах ёстой вэ гэхээр хүүхдүүдэд энэ нэг хайрлах энэрэнгүй сайхан сэтгэлийг суулгах хэрэгтэй байна. Хүүхдүүдэд суулгах хэрэгтэй байна. Хүүхдүүдэд суулгахын тулд бид нар яах ёстой вэ? Эцэг их нь өөрсдөө энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой. Багш ялангуяа багш энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой. Ихэнх цагийг сургууль дээр өнгөрүүлж байна. Жишээл би багада сахилахгүй хөхт байсан. Манай аав ээжээр хол ажилдаг. Өглөө ягаж өглөөрт яваал бүр орой ирдэг. Тэгээ бид нар ах トゥ төрүүлээ. Тэр хооронд ч ёстой. Тэргээр нэг юм болж байгаа байхгүй ёстой. Ингээл нэг оронгоор эргэж байгаа юм шиг л. Тэгээ аав ээжийг ирэх үед нэг тайвшраад нэг сайхан унтдаг.
Тэгээд гал намжаад. тий. Сургууль дээр асуудал тарьдаг аа. Биднийг жоохон багч багш шийдэгдэг байлаа шүү дээ. Тэнд санал өргөж зогсно, гараа өргөж зогсно. Манай ангийн багш удуул гэж багш байсан. Дооч байгаа. Намайг шийдэгдэг. Гэвч надад ямар дурсамж үлдсэн бэ гэхлээр тэр багшийн талаар надад нэг ч таагүй бодол байхгүй. Надад нэг ч сөрөг бодол байхгүй. Намайг шийдгээд байгаа хэрнээ багш намайг дотор хайрлаж ирсний шинж гэж бодоод байгаа. Тий. Дотроо уурлаад, үзэн ядаал, уурлаад, бухимдаал, стрессцэн бол надад таагүй мэдрэмж үлдэнэ. Гэтэл тэгсэнгүү. Нөгөө хайрын дотор хална гадна гэж тий. Тэгэхээр багшд яг энэ яаж нөхлөөр хүүхдэд хандах багш нарын одоо энэ хандлага маш чухал. Багш нар инэрэнгүй сэтгэлтэй байх хэрэгтэй. Хүүхдийг хайрлах хэрэгтэй. Эцэг эхүүд нь хүүхдийг хайрлах хэрэгтэй. Ингийн тулд яах хэрэгтэй. Өөртөө инэрэнгүй сэтгэлтэй байх хэрэгтэй. Эцэг эхүүд нь өөртөө инэрэнгүй сэтгэлтэй байх хэрэгтэй. Түрүү нөгөө судалгаагаар аав ээж нь инэрэнгүй сэтгэлтэй байх тусам хүүхдэд нөлөөлж байгаа шүү дээ. Эргээр нөлөөлж байгаа. Багш нь инэрэнгүй сайхан сэтгэлтэй байх тусмаа хүүхдүүдэд нөлөөлнө. Тэгээ энэ ингэснээр тийм нэг орчин бий болох нь. Нэг орчин бий болно. Тэгээ дээрэс нь хүүхдүүдэд энийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Гадна талын одоо материалын талын судалгаа зөндөө зааж штт. Одоо юу лээ физик, геометри юу энэ зөндөө олон хичээлүүд орж ийн. Орчин үеийн шинжлэх ухааны хичээлүүд. Байгалийн шинжлэх ухааны хичээл зөндөө ороод байгаа хэрнээ сэтгэлийн талаарх хичээл маш бага орж байна. Ерөөсөө хүүхдүүдэд яа стресстэй улаан сам стресстэй л хүүхэд өөрийгөө удирдах чадахгүй, контролдож чадахгүй байхад бид нар яг ямар арга хэмжээ авах. Гүнзгий амьсгаа аваараа гаргаараа, гүнзгий амьсгаа аваараа гаргаараа өөр юу вэ? Энд ч бүр одоо маш том юм мэдлэг ухаан, том систем байх хэрэгтэй байхгүй юу? Энэ хүүхдүүдийг стресс зүйн үед нь ингэж явах хэрэгтэй. Өөрийгөө ингэж контролдох хэрэгтэй. Өөрийгөө ингэж удирдах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ бясалгал хүүхдүүдэд бясалгал заамаар. Бясалгалд сурж ээж бид нэр энэ сэтгэлээ удирдах шүү дээ. Энэ сэтгэл чинь бидний сэтгэл. Тэгэхээр энэ хүүхдүүдэд энэ олон талын ойлголтууд өгөхгүй бол тэгэл ингээл энэ хүүхд стресстэй энэ ялангуяа бага насны гэмт сэтгэл зүйн гэмтэл авсан хүүхдүүд нийгэмд гарч ирээд л нэг нэгэндээ эвгүй сөргөөр нөлөөлөхөр байна. Яг үнэн би бас энэ байж хад бидний ер нь бол 92 онд үндсэн хуулиа батлахдаа Монгол орноо хүмүүнлэг иргэний ардчлан нийгмийг байгуулна гэж тунхагласан. Тэгээ хүмүүнлэг гэдэг үгийг би бас сонирхоо судлаад үзэхэд тэрний цаад одоо мөн чанар одоо үгийн үндэс утгаар нь явах ерөөсөө л инэрэнгүй байна. Инэрх сэтгэлтэй ийм нийгмийг байгуулна л гэж 92 онд үндсэн хуулиа тунхаглахдаа оруулж өгсөн боловч өнөөдрийн бидний байгуулсан нийгэм бас жоохон тийм одоо энерги сэтгэл нь жоохон олдоод байгаа юм уу та гэсэн надад бодол байдаг. Тэгээд энэ сэтгэл байхгүй болчоор гадна хөгжил бол одоо байна. Өнөөдөр ихэд бид нар энэ дэлхийн технологиудыг бүгдийг нь хэрэгжилж байна. Төлбөр тооцооны хэрэглэл нь одоо сая хамгийн сүүлийнх нь орж ирлээ гэж явж байна. Одоо юу гэдэг бүх технологи хамгийн сүүлийнх нь хэрэглээд байгаа мөртлөө бидний энэ нийгэм дотоод хүнийхээ хувьд бол тэр энерги сэтгэлээс холдсон нөгөө Chaplin нэг киноны хэсгээр machine mind, machine man гэдэг. Ерөөсөн машинлэг болцсон, механикчсан юм шиг одоо гол юм роботчсан гэх юм уу тийм сэтгэл байхгүй бол бид нар роботоос ялгаа юу байх вэ? Тэгэхээр энэ зүйлүүдрээ л их яваад байна. Тэгэхээр та түрүүн сая хэл нэг бясалгал гэдэг. Тэгэхээр сэтгэлийг дадуулдаг юм бол бясалгал гэж би ойлгодог. Гэхдээ бясалгал бол маш их ерөнхий одоо өргөн ойлголт. Тэгэхээр та энэ бас бясалгал гэж одоо яг ямар зүйлийг хэлээд юм тэнд дундаа буддийн гүн ухаан талаас нь тайлбарлаж өгч. Яг тийм их чухал зүйлийг та ярьж байна тийм ээ. Хүнлэг нийгмийг байгуулна. Гадны нэг хүн өөр нэг гадны хүнд Монгол улсыг тодорхойлж байна. Энэ ямар нөгөө хүнд хэлж байгаа. Том сөрхий улсууд л ярьж байгаа юм л да. Тэгсэн чинь нэг нь Монгол улсыг юу гэж тодорхойлсон бэл энэ peaceful country гэж тодорхойлсон. Маш амгалан тайван орн гэж. Тэгээ бодонгууд яг анзаарж байна л нэрээ тийш шүү дээ. Бид нар чинь хавьгүй илүү амгалан тайван амьдарч байгаа юм шүү. Өөр бус улс орнуудтай харьцуулахад. Тийш дээ дайн тулаан алга. Дайн тулаан алга энэ яг үгүй тэгээ энэ юутай холбоотой гэсэн чинь бидний сэтгэлтэй холбоотой. Бидэнд энэрэнгүй сэтгэлийн үндэс байгаа. Яг. Энэрэнгүй сэтгэл бид хавьгүй илүү энэрэнгүй ард юм уулна. Америкуудтай хамт энэ энэрэнгүй сэтгэлийн бясалгалд суралцаад л тэдний ярьж байгаа яриануудыг сонсоод
Дээрээс нь дахиад энэ энэрэнгүй сэтгэлийг хүмүүст их одоо зааж ийн л да аль чадхаа заагаад явж байгаа. Тэгэхэд шал өөр байна. Нэг хүн Америкт хамт сурж ирсэн нэг хүн ярьж байгаа байхгүй. Бисо вино ууж байгаад бяцлагсан чинь юу өдр гэл нэг юм яриад. Зөв нэг тийм сонирхоод байгаа байхгүй яа. Сонирхоод л яг юу юм бэ гэдэг. Нөгөө талд монголчуудад энэрэнгүй сэтгэлийг заахад нүдэнд нь оч гэдэг. Нүдэнд гэрэлтдэг. Олон хүмүүс уйлдаг. Олон хүмүүс яг энэрэнгүй сэтгэлийг мэдэрдэг. Энэрэнгүй сэтгэл бидэнд илүү ойрхон байна гэсэн үг. Бид хавьгүй илүү энэрэнгүй сэтгэлтэй байна гэсэн үг. Америкуудад бид нар эдийн засгаар өршөлдөх шаардлага байхгүй. Япончуудад бид нар техник технологиор өршөлдөх ямар шаардлага байхгүй. Харин энэрэнгүй сэтгэлээр бид нар хинтээж өршөлдөнө. Бид нар хавьгүй илүү энэрэнгүй сэтгэлтэй ард юм. Тэгээ энэ нь юу хэлж ийнө вөхлөр бид хавьгүй илүү жаргалтай байх боломж бидэнд байгаа гэсэн үг. Харахыг стрессийг даван туулах хүчин чадал бидэнд байна гэсэн үг. Гэвч бид энэрэнгүй сэтгэлээ алдаад байна. Бид ингээл алдаад энэ хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл бид нар уурыг хүнээр заалгадаггүй. Бид зөнгөрөөл уурладаг. Энэ хүчтэй татцсан. Хүсэл шунал зөнгөрөөл төрж идэг. Хатаа хорсол хар зөнгөрөөл төрж идэг. Умаг бардам аяндаал төрж идэг. Нэг мэдгэд л өөртөө өстө эрдцсэн умаг бардам төрж явж идэг. Хүн үнээр заалгадаг. Харин энэрэнгүй сэтгэлийг бид нар хүнээр заалгадаг. Яг л энэ хүчтэй дадаагүй. Бидэнд бол суур байна. Бидний энэ соёл уламжлал, бидний одоо гайхамшигтай уламжлалтай ард түмэн штэ бидгэж чинь. Бусдыг хайрладаг. Амьтдыг хайрладаг. Бүр амьтдыг одоо их болсон 6 зүйлийн хамаг амьтан гэдэг ийм сэтгэлгээтэй ард түмэн штэ. Бүгднийг нь одоо зовлонгоо салаасаа бүгдээр амар амгалантай байгаасаа гэж боддог. Христийн шашны хүмүүсээс асууж үзсэн. Амьтдыг хүний хэрэгцээнд зориулсан гэж. Зориулж хийсэн бүтээсэн гэж. Тэгвэл амьтдыг нэг амьдаар нь идэж байгаа амьтдыг яагаад бүтээсэн бэ? Амьтдыг амьдаар нь идэж шүү дээ. Ингээл амьдаар нь махын тастаал ингээл биеийг зулгалаад идэж байгаа. Тэр амьтдыг яах гэж бүтээсэн? Энэ тайлбар байхгүй. Тайлбарлаж чадахгүй. Мэдгүй одоо яг мундаг том судлаач нар нь яах юм бэ? Би зүгээр христийн шүтлэгтэй ердийн хүнээс л асуусан л да. Тэгэхээр бид нэр тийм биш байна. Бид нар бол ерөөсөө амьтдыг хайрладаг. Бид нартай яг адилхан өрөвдөж хайрлаж ийм энэрэнгүй ард түмэн байх нь шүү дээ. Бидний соёл сэтгэлгээ ийм. Тэгэхээр бид ийм сэтгэлгээтэй явж ирсэн. Дээрээс нь бидний нэг том чухал зүйл аав ээжигээ хайрладаг. Аав ээжигээ хүндэлдэг. Энэ яаж ийм вөхлөр аав ээжигээ хайрлах хүндэлж байгаа. Энэ бол нийтлэг зүйл л дээ. Гэхдээ бидний нэг чухал юм нь юу гэхээр бидний энэрэнгүй сэтгэл улам хүчтэй болж байгаа. Улам хүчтэй болж ийн гэсэн үг. Аав ээжигээ хайрлан тэрийг хүрээгээд тэлээд бусдыг хайрлан тэгэл тэр чинь нэг улам л тэлээл хөгжөөл ингээл улам өргөжөөд явах хэрэгтэй байх нь шүү дээ тийм ээ. 92 онд намайг энтхийг явахад манай буур аймаа надад нэг үг загсан. Нэг л зүйл загсан. Тэр нь юу вэ гэсэн чинь өдөрт нэг удаа ээж минь гэж хэлж байгаараа гэж загчихсан. Нэг удаа. Маш том философи, маш гүн гүнзгий утга байгаа юм биш үү дотор. Тэгээд тэр үед би анзаараагүй. Тэгээд ингээл том болоод ирэхийг хэрээр л энэ чинь ямар гайхамшигтай зүйл агуулгадж байна. Тийм учраас бид нар ийм энэрэнгүй ард түмэн байтал энэрэнгүй сэтгэл нь алдагдаад байна. Бид нар энийг хөгжүүлж чадахгүй байна. Ерөөсөө энийг одоо энэрэнгүй байх тухай, энэрэнгүй сэтгэлийн талаар хизээ хамгийн сүүлд ярьсан байг л хүнээс асуухлаар сандаггүй. Нэгээ хайрлах тухай, энэ хүмүүсийг хайрлах тухай хизээ ярьсан гэхлээр хүмүүс санахгүй байна. Хэр барагтай ярихгүй шүү дээ. Тэгэхээр бид нар одоо яг ерөөсөө энэ энэрэнгүй сэтгэлийг бид өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Илүү энэрэнгүй сэтгэлтэй болох хэрэгтэй байна. Ингэхэд бол бясалгал. Бясалгал хийхээс өөр арга зам байхгүй. Өөр арга зам. Өөр арга байхгүй. Зөвхөн уншаад бол энэрэнгүй сэтгэл үүсэхгүй байна. Уншаад үүсэхгүй. Тэр уншаад ойлгоод одоо жишээлбэл бидний яриаг сонсоод энэ чинь ийм байна гэдэг нэг мэдэж авч байгаа. Энэ бол зүгээр мэдэж авч байгаа. Та бүхэн ярьж байгаа зүйлийг л мэднэ. Таны зүйлийг энэ мэдэж авч байгаа нь тэр хүнийх биш. Та бүхнийх байхгүй юу? Тэр мэдэж авсан зүйлийг өөрөө бодоод бясалгаад өөрийн болгож авах хэрэгтэй.
Тэгжээж энэ яг одоо өөр юм болно. Нэг англиар бол embodied болох хэрэгтэй байхгүй. Өөр юм болох хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ? Бид нар заавалч бодох хэрэгтэй. Бодохгүйгээр бид нар сэтгэлийг өөрчилж чадахгүй. Сэтгэл чинь нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй байна. Тэгээ маш хурдан хөдөлгөөнтэй байна. Тэгэхээр энэ зүйлийг чинь бид нар засаж залруулж өөртөө тэр сайхан сэтгэлийг төрүүлэхийн тулд бясалгал хийхээс өөр арга алга. Тэгээ бясалгал бол маш олон янз байгаа. Бас л нийтлэг зүйл. Шинжлэх ухааны эрдэмтэд ч бясалгалын талаар ярьж байна. Бясалгалын шинжлэх ухаан одоо маш хүчтэй хөгжиж шүү дээ. Тий. Одоо бүр ингээ хүмүүс их сонирхдаг болсон. Бясалгал хийдэггүй хүн олон цөөрөөдөл хүн бүхэн ямар нэгэн байдлаар бясалгал хийдэг болсон. Тэгэхээр энэ бясалгал бол ерөнхийдөө нэг олон янзаар тайлбарлаж болно. Гэхдээ яг ингээд энгийн одоо төвшин тайлбарлах юм бол хоёр хэсэгт л хуваагдахаар байна. Нэгдүгээр нь төвлөрлийн бясалгал. Анхаарал төвлөрлийн бясалгал, санамсарын бясалгал гэсэн үг. Ерөө сэтгэлээ тогтоох. Энэ дээр нөгөө элдв бодлоо таахгүйгээр тий зөвхөн нэг юм дээр анхаарах хэрэгтэй. Тий яг л одоо нэг зүйл дээр төвлөрөх. Санамсар гэдэг чинь санах гэдэг үгнээс гаралтай байх нь шүү дээ. Санах. Юуг санах юм? Яг тэр анхаарал төвлөрлийн объект буюу одоо тэр амьсгал дээр төвлөрж байгаа юм уу? Эсвэл дуу чимээн дээр юм уу? Эсвэл одоо биеийн ямар нэгэн зүйл дээр хүрэлж байгаа тэрэн дээр төвлөрөх. Энийг л цаг үргэлж тасралтгүй санана гэсэн үг. Сэтгэлээ цааш нь алдахгүйгээр. Тэгээд ингээд ингэхгүй бол болохгүй байна. Бидний сэтгэл тогтворгүй болчихсон. Ялангуяа энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс сэтгэл санаа их тогтворгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө хүний анхаарал төвлөрөл нэг минут гэж хэлсэн болвол одоо хэдхэн секунд болсон. Тэгэл ерөөсөө дараагийнх руу ордог. Юм дээр төвлөрж өгч чаддаг. Иннээс болж маш олон асуудлууд үүсэж байна. Сэтгэл тогтворгүй байсны улмаас бид нар контрол алдаад байгаа байхгүй. Сэтгэлийг контролдож чадахгүй байна. Тэгээ дээрээс нь одоо энэ маш олон зүйл боддог, юм хэтрүүлэн боддог. Жохон байхад эмээ өвөө нар чи биднийг загнаал байдаг. Бид ингээ юм бодоо сууж хахлаар бити гіврөөд суугаад байна. Тий. Тэр чи яаж ийм вөхлөр энэ олон янзын юмыг бодуулахгүй байж. Одоо нөгөө хэтрүүлэн боддог юм чинь одоо ингээл их яригдчих шүү дээ. Тэрнээс нь сэргийлж байж. Тэгээд энэ янз бүрийн сэтгэл хөдлөл тавтахаас бас их сэргийлдэг байж. Би хүмүүст яриад байгаа. Одоо багадаа ингээд нэг юм чулуу шидэл онох чадахгүй байгаад. Тэгээ яг өвөө явж явах үед нь хажуугаар нь өвөө явж явах үед би ончихгүй юу. Тэгэл хөөрөөл ингээл бөө юм болсон чинь өвөө намайг бити хөөрөөдэй гэж хэлж байсан. Тэгээ яасан тэр үед хүн яагаад хөөрч догдолж баярлаж болдгүй юм бол гэж бодолж явах хүүхэд гайхал өнгөрч байгаа байхгүй. Тэгээ том болоод ирэх тусам ойлгоол юм эн чинь сэтгэлээ тогтвортой байх хэрэгтэй юм биш. Хөөрөөдөл байвал унах нь адилхан. Дээшээ ингээл хөөрөөд байвал. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ анхаарал төвлөрлийн бясалгал энэ маш чухал байна. Сэтгэлээ тогтвортой байлгах. Сүүлийн үед нойрны асуудал хичнээн бий болсон тийм хүмүүс унтж чадах байсан. Энэ анхаарал сэтгэл тогтворгүй байсны улмаас бидний энэ нойр унтах даавар хүртэл ялгархгүй шүү дээ. Тэгэд ингээд дараад нь яах ёстой вэ гэхээр сэтгэлээ тогтвортой болгосны дараагаар бид нар дүн шинжилгээ хийх бясалгал руу орох ёстой. Дараагийн төвшин. Тийм, analytic meditation. Нөгөөх нь эхнийх нь single point meditation байгаа. Энэ ерөөсөө бидний сэтгэлийг тогтоох бясалгал. Нэг зүйл дээр төвлөрөх. Дараагийнх нь analytic meditation буюу дүн шинжилгээ хийх бясалгал. Энэ их чухал. Бидний энэ стрессүүд чинь бидний өөр төрөө нэлсэн тийм ээ төсөөлөл, бодол, буруу дүгнэлт энэ зүйлүүдээс болж бий болдог. Тэгэхээр энийг бид нар яах ёстой вэ гэхээр дүн шинжилгээ хийх ёстой. Заавалчгүй дүн шинжилгээ хийж ижил энэ стрессийг арилгах. Тийм учраас бидэнд ийм одоо үндсэндээ бол ийм хоёр бясалгал чухал байна гэсэн үг. Яг. Тэр хөгшчүүл хуучин бол битгий ерөөдөө янз янзын тэр сэтгэлийн зүйлүүдийг нэг юм олон янз янзын долгиослуудыг л айлуулах байхгүй болох талын бясалгал гэж заадаггүйсэн ч гэсэн амьдрал ахуйд нь суулгаад жоохон алдах гадайвал ингэж хилээддэг байсан байх нь л дээ. Тэгээ одоо ч бол залуу үеийнхэн хамгийн их ярьдаг нь эм орох, эмо гэдэг. Эн чинь бол цаад утгаар бол бас л нэг юм сэтгэлийн долгиосл үстэй. Тий. Одоо энийг одоо нэг тэгж өөгшүүлээд гой ганган зүйл юм шигээр бодоод ингэх бол би бол дэмий авах гэж боддгийн. Яг тийм. Одоо бид нар чинь ингээл юу дуртайгаа бодож шít. Гэтэл шинжлэх ухааны эрдэмтдийн нөгөө судалгаагаар өдөрт 50-60 мянган бодол хүн төрдөг юм байна. Одоо бараг 70 мянга руу явж байгаа биз. Нэмэгдээд л байгаа. Тэгэхээр яаж гэнэ вэ? Энэ олон янзын бодлуудыг бид нэр хязгаарлахгүй болвол нөгөө түрүүчийн хэлдэг нөгөө negativity bias гэдэг юм байх шүү дээ. Сөрөг зүйлийг илүү хурдан боддог. Сөрөг дурсамж илүү хурдан төрдөг. Сайхан зүйлийг бодороо гэдэг тахтал бодож өгөхгүй сөрөглөгөө орчод байдаг. Тэгэхээр бид нарт ийм байгаа. Тийм энийг зөнд нь орхиод байх юм бол сөрөг бодлууд л төрөд байна гэсэн. Сөрөг бодол төрөх нь илүү амархан учраас.
Тэгээ энэ сөрөг бодолтой автаадах юм бол бидний хандлага өөрчлөгдөнө. Хандлага өөрчлөгдөх юм бол бид нар нийгэмд гоё сайхан зүйл болж байгааг олж харахаа болно. Нөгөө сөргөөр л хардаг болно. Тийм учраас бид нар энэ бодлыг контролдох хэрэгтэй байна. Бодлыг ажиглах хэрэгтэй байна. Энэ бодолдоо хавдахгүйгээр бодлыг ажиглаж сурах хэрэгтэй байна. Яг чухал. Би сая Непал Катмандуд очиод явж байгаа нэг уран бүтээлч үнтэй таарлаа л да. Тэгээ тэр уран бүтээлч болохоор ингээд Непалийн одоо Катманду хот дахь тийм гоё сайхан совргууд, тэгээ намаабуудаа гэх гоё байгалийн үзэсгэлэнтэй газрууд ингээ өөрийнх нь тэр нутагт үзэж байгаа харж байгаа бүх зүйлээ зурганд ингээ буулгасан байгаа байхгүй. Тэгээ тэрийг надад ингээд үзүүлсэн. Совргынхын юмуд их гоё. Тэгэл байгалийн зургууд зүйлээ их гоё. Тэгэл өөрийнхөө мэдэрж байгаа мэдрэмжүүдээ өнгө одоо будганд буулгаал ингээ харуулсан. Тэгээд ингээд эргүүлээ явжсэн чинь нэг хэдэн сарамгчтай хэсэгтэр ингээд сараачаа орхицсан байгаа байхгүй. Тэгээ яасан гэд тэгсэн чинь тэр болохоор нөгөө Ямбунат гэдэг нөгөө өөрөө гарсан соврог гэж байдаг шүү дээ. Ер нь юу сарамгчин ихтэй. Жуулчд болохоор Monkey Temple гэдээ нэрлэлсэн. Тэгээ тэнд очиод сарамгчингуудыг зурх гэсэн чинь ерөөс тогтохгүй байсан гинэ. Ийш тийш өвсчээд ерөөс нэг ч тогтохгүйсэн болохоор тэр хүн тэр зургийг одоо гоё агшныг буулгаж чадахгүй байж л дээ. Тэгээ яг тэрнтэй адилхан бидний энэ оюун бодол нэг monkey mind гэж үүдэг тийм яг сарамгчин шиг ийш тийш үсчээл ерөөс нэг юм руугаа төвлөрч чаддаггүй. Тэгэхээр яг энэ таны хэлээд байгаа саяны санамсрын бясалгал энэ monkey mind-ыг нэг юм одоо жолоодлохонд оруулна. Одоо нөгөө эмнэг азаргыг одоо номхотгоод хэдүүлээ унлаганд оруулах нь шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр яг чухал зүйл нь сая таны хэлдгээр одоо monkey mind жишээ бол яг мөн будны гүн хаанд докторгүй сэтгэлийг хоёр зүйлээр жишээ татдаг. Нэг нь бол сая энэ одоо докторгүй байгаа сармагчин, нөгөөх нь салхинд барьсан зул гэж. Салхитай газар зулын гэрэл чинь ингээл банк докторгүй хөдөлгөөнтэй байдаг тийм. Яг энтэй ингэж зүүрэлдэг. Тэгээ сэтгэлээ тогтоох юм бол зулын дүл гал ингээд доктортой байж байдаг тийм. Энийг бид нэр их одоо анхаарах хэрэгтэй байна. Анхаарах хэрэгтэй байна. Яг тэгэхээр сэтгэлээ тогтоох арга нь нэг тийм хэцүү биш. Нэг тийм хэцүү биш байна. За. Хамгийн энгийн хийхэд л жоохон хэцүү. Яг ингээд сэтгэлээ тогтоох бясалгал хийхэд жоохон хэцүү. Түүнээс арга нь ойлгож мэдхэд бол хамархан байхгүй. Энд дээр нэг жишээ хэлэхэд цаг ямар зүгээр гайгүй нөө. Нэг жишээ хэлэхэд жишээлбэл бид нар анхаарлыг нэг зүйл дээр төвлөрүүлнэ. Анхаарлыг нэг зүйл дээр төвлөрүүлж. Тэгээд тэрийг нэг одоо жишээлбэл эмнэг та төрөнөөс нь эмнэг азар эмнэг адууг нэг юм дээр уйж тогтооно үстэй. Уйж тогтооно. Тэгээ юу хэрэгтэй? Бат бүх тийм нэг шон хэрэгтэй гоос. Тэр эмнэг адууг уяа хэрэгтэй гоос тэр юм дээр тогтоох. Тэгээд эмнэг нөгөө адууга уян дээр доктортой байна уугүй гэдгийг ойр ойрхон хяндаг тийм хяналт хэрэгтэй байгааз. Эдгээр зүйлүүдийг яг үүнтэй адилхан бидний сэтгэл бол одоо тэр эмнэг төгшин морьтой адилхан. Энэ эмнэг төгшин одоо морьтой адилхан байгаа энэ докторгоо сэтгэлийг бид нэг зүйл дээр тогтоох хэрэгтэй. Энийг юу вэ гэхээр ихэнх нь амьсгалын тасгал байдаг. Амьсгал. Хамрын нөхөр орж байгаа гарч байгаа амьсгал дээр л төвлөрөөд байх. Энийг л бодно. Энийг л цаг үргэлж санана. Энэ дээр төвлөрөөд л байна гэсэн үг. Тэгээд энэ амьсгал дээр ингэж уйж тогтоож байгаа нь уяа шиг зүйл нь бол бидний санамсар, mindfulness ухна шүү дээ. Санамсар яг энэ дээр ингэж уйж тогтоож байгаа. Уяанаас алдуурж ийн үгүй юу гэдгийг ойр ойрхон хянаж байгаа. Энэ нь мэдэмсэр. Awareness. Мэдэмсэр байна. Мэдэх гэсэн үгнээс гаралтай. Юуг мэдэх үү? Анхаарал энэ дээр баттай төвлөрж ийн үгүй юу гэдгийг давхар хажуунаас хяналтын систем байна. Хяналт ингээл хажуунаас нь хянаж ийн гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бидний энэ бясалгал бол ямар ч тохиолдолд ашиг тустай. Бясалгал хийгээд сууя гэж байгаа болгонд л ашигтай. Яг тэгэхээр бид нар бясалгал хийгээд суухад л бид нар өөрийн дотоод сэтгэлөөрөө анхаарал хандуулчихж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр одоо амьсгал дээр бүрэнгүүцэд төвлөрж байгаа үедээ сайн төвлөрчин сарнаад анхаарал сарнидсан байгааг мэдээд буцааж авчирж байгаа чинь мэдэмсэр ажиллаж байгаа байхгүй. Санамсар мэдэмсэр гэдэг ийм хоёр зүйл заавалж байнгууд ажиллаж ийн гэсэн үг. Нэг алдлаа буцаагаад аваад ирлээ. Мэдэмсэр ажиллаж байгаа.
мэдэмсрийн чадвар нэмэгдэж байгаа. Доктортой байлгаад тахт санамсар нь илүү идэвхтэй байгаад байна л гэсэн үг. Чана сайн байгаад байна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө амархан байгаа шүү дээ. Ийм амархан. Тэгээ дээрэс нь бид нэр ердийн үед одоо байнга бид нар бясалгал хийгээд байж чадахгүй шүү дээ. Байнга бясалгал хийгээд байж чадахгүй. Тэгээ ердийн үед яах ёстой вэ гэхээр бид нар энийг энэ дээрээ төвлөрөх. Энэ хоёр 9 3 7 3 2 чимхэх. Тэгээд энийгээ л мэдрээд байх. Амархан байгууз нэгээл мэдрээд байх. Ингээд мэдрээд байхад бид нар анхаарал сандах юм бол энэ суларч нь анхаарал төвлөрч явах юм бол энэ яг баттай байгаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ ийм аргаар бид нэр сэтгэлээ энэ олон янзын бодлуудыг цөөлөөд доктортой байлгаад сэтгэлээ тогтоож авах нь нэн тэргүүний ажил. Бүх бясалгалын доод үндэс суурь нь анхаарал төвлөрлийн бясалгал. Санамсрын бясалгал. Тэгээ тэрний дараа танилцгаар нэг ажиглан шинжлэх рүү ороод ирэхэд дараа тийм энэрэнгүй сэтгэл рүүгөө. Тийм энэ чадвараа ашиглаж байгаа. Одоо бид нар энэ анхаарал төвлөрөх чадвар байхгүй сэтгэл тогтворгүй бол бид нар дүн шинжилгээ хийж чадахгүй. Энэ юу болоод байгаа яагаад бид нар баттай сайн дөрвтэй сайн бодож чадахгүй гэсэн үг. Анхаарал төвлөрлийн чадвар сайн байж ээж бид нар дүн шинжилгээ хийж чадна. Хэрвээ ийм анхаарал төвлөрлийн чадвар байхгүй бол бид нар нөгөө юунд бодолтой автна. Сэтгэл хөдлөлт автна гэсэн үг. Тэгэхээр бол их чухал. Ер нь бол таны хувьд одоо яг энэ энерхүүн сэтгэлийн бясалгалыг одоо дадуулах сургалтуудыг бас явуулдаг. Тийм Легмон сангийн талаас. Ер нь та яг энэ техник, арга техникүүдийг хаанаас эзэмшчихв? Яг тэр нөгөө 10 жил суухтаа сурчээв. Эсвэл бол дараа нь илүү бас өөр сургалтаар яг энэ техникүүдийн сураад мэдээд илүү одоо ер нь бол сүлд бол хүмүүстэй гэдэг байгаа шүү дээ. Тийм нөгөө шашнаас ангид арга техникүүд гэдэг юм хэрэгтэй байгаа тийм. Тий. Одоо яг энэ дээр ингээд миний хувь хүн талаас нь ингээд аваад үзэх юм бол шинжлэх ухааны эрдэмтэд дотоод сэтгэл дээр анхаарал хандуулж байна. Анхаарал хандуулж маш олон судалгаа хийсэн, маш сонирхолтой дүгнэлтүүд гарсан. Бид нэр одоо шууд хүлээж авахд бэлэн амархан одоо ийм зүйлүүд байна. Гэхдээ уламжлалт буддийн гүн хаан гэж гайхамшигтай юм байна шүү дээ. Гасар гайхамшигтай. Яагаад өнөөдөр бидний сэтгэлийн асуудал үүсээд архик стрессийн талаар яриад энэ хүн төрөлхтнийг хамарсан ийм том асуудлууд явагдаад байна уу? Сэтгэлийг орхигдуулсан. Ихэнх нь одоо яг үндэ бол барууны одоо энэ соёл уламжлал гэх юм уу мэдлэг ухаан бол сэтгэлийн талаарх судалгаа маш бага байна. Сэтгэл судлалын шинжилгээ ухаан сүүлийн 60 жилийн хугацаанд л идэвхтэй явж байгаа байхгүй. Энээс өмнө бол мундаг эрдэмтэд байх нь байсан. Гэхдээ буддийн гүн ухаантай харьцуулах юм бол бага байна. Буддийн гүн ухаан бол одоо ерөөсөө энэ сэтгэлийн талаарх хасар гүн гүнзгий судалгаа хийлээ. Бурхан багшийн аль дурч ерөөсөө тэр биш шүү дээ. Бурхан багш хүн ерөөсөө яавал жаргалтай байх вэ? Яавал зовоод байна вэ? Энэ явсаар бол бидний сэтгэл тулж байгаа юм байна. Тэгэхээр зовлон арилгах, жаргалтай байхын тулд бид сэтгэл дээр л анхаарал хандуулна. Тэгээд нэг үг байдаг үст. Сэтгэлийн барьчих юм бол бие нь хаа холдох юм бэ гэж үг байгаа шүү дээ. Энэ тийм учраас бурхан багшийн айл дур бол ерөөсөө сэтгэлийг л хэрхэн яаж залруулах тухай ингэж одоо айлцсан. Тэгээд энэ дээр өөрийнх нь нэг одоо зүйл нь юу вэ гэхээр миний сургуулийг шууд хүлээж авч болохгүй. Судалж үзэх хэрэгтэй, таалагдуулдаг, таалагдахгүй битгий таах гэдэг айлтцсан. Тэгээ энийг өөрөө ингээд ийм зөвшөөрөл өгсөн учраас эндхийн олон эрдэмтэд энэ сэтгэл дээр судалгаа хийсэн. Бурхан багшийн айл дур дээр судалгаа хийгээд сэтгэл гэдэг чинь ийм юм байна. Сөрөг сэтгэл ингэж үүснэ. Энийг ингэж дарнаа. Ингэж сэтгэлээ доктортой байлгана гэд маш гайхамшигтай судалгаанууд явцсан. Тэгээд ингээд үзэхлээр яг миний хувьд бол багаасаа ийм зүйлүүд сурч мэдсэн гэсэн үг. Одоо манай өвөө эмээнэр бол надад зөндөө олон юм зааж өгсөн юм байна. Одоо ингээд харахад бол зөндөө олон зүйлүүдийг зааж өгч ээж. Дээрээс нь нэмээд би яг буддийн гүн ухаанд суралцаад энтхийн гомон татсанд 10 жил суусан. Ингээд энэ явцын дунд бол зөндөө олон зүйлүүдийг бид зүгээр зөнгөөрөө мэдчихэж. Нэг жишээ нь Монголд байхдаа би их докторгүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Очсон чинь эндэгт очсон чинь ерөөсөө сууж чаддаг. Сууж чаддаг. Ерөөсөө тогтож өгдөггүй. Өстө жинхэнэ monkey mind байгаа байхгүй энэ дотор. Тийм тийм. Тэгсэн чинь эндэгт очсон чинь ямар ч тоглоом байхгүй, гараад яв бөмбөг бүх юм хориотой тэгэл яг л одоо номоо үзнэ. Тэгээд
Тэгээ яасан бэ гэсэн чинь яг минут харж агаад анхаарал хэдийн хугацаанд яг төвлөрж гинүү гэдгийг өөртөө яг ингээд минут хардаг болж эхэлсэн. Минут хараад. Зарим тохиолдолд бид нэр урдалтаа нэг юм дээр ингээд төвлөрдөг байсан. Нэг юм ингээд нэг чулуу шиг жижиг юм тавиал тэрэн дээр ингээд төвлөрөөл ажигладаг, хардаг. Тэгээд тогтдог. Тэгээ ингээд ирэхлээр бид нар чинь аяндаа ингээд өөрийн ирэхгүй төвлөрөөд сүүлдээ бүтэн өдөржингөө яг тэрэн дээр төвлөрөх чадвартай болчихдөг юм бэл. Тэгэл нэг ном үзээ сууж байвал тэр номоо үзээл сугаал үлсэх нь байх. Намайг жоохон байхад манай ээж надад хэлдэг байсан. Даалгавар хийх гээд үнэхээр дийлдэггүй байлаа. Тогтохгүй байгаа юм чи. Тэгээ ээж надад юу гэж хэлдэг вэхээр миний хүү анхаарлаа төвлөрүүлж. Анхаарал төвлөрчихөл юм бол даалгаварч хамархан болчихно гэдэг байсан. Тэгэхэд ингээд үзэхлээр бид нар ингээд багаасаа ийм яваад тэгээ дээрэс нь энэ одоо олон янзын бяцлаглуудын тухай бүдингүй ухаанд заадаг, гардаг тийм ээ. Энийг бид нар одоо зөндөө судалж уншиж байна. Дээрээс нь энэ инэрэнгүй сэтгэл гэдэг бол гайхамшигтай инэрэнгүй сэтгэлийг бүдингүй ухаанд номлож шүү дээ. Жишээлбэл бусдыг өөрөөс нь илүү хайрлах тухай инэрэнгүй сэтгэл, ийм инэрэнгүй сэтгэлийг ярьдаг. Жишээл танаас илүү хайрладаг нэг хүн байгаа байхгүй. Ийм инэрэнгүй сэтгэлтэй байх ёстой гэж буддийн ухаан номлодог. Тэгэхээр эн чинь ийм олон талын одоо мэдлэгтэй болчих юм бол орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн ярьж байгаа зүйлүүд чинь маш амархан болоод ирж байгаа байхгүй. Тэгэд биднэрт орн бол нэг том давуу тал байна. Энэ юу гэхээр ууламжлалт соёл гайхамшигтай зүйл байна. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн олон янзын зүйлүүд орж ирж байна. Бид нар нэг өсөндөө бол хоёр зэвсэгтэй гэсэн үг. Асуудал тулгархад бид нар зүүн гар хараач байлтана, баруун гар хараач байлтана гэсэн үг. Стресс үүсэх тохиолдолд. Энэ хоёр чинь бидэнд ийм боломж, өөр хүмүүс нэг ийм боломж байхгүй, ховор. Бидэнд бол ийм боломж байгаа. Тэм учраас бид энэ зэвсгүүдэл одоо яг өөрийн болгож эзэмшиж авах хэрэгтэй байна. Тий. Тэгэхээр та нөгөө Легмон сан дээр бол яг энэ энерги сэтгэлийн бэлтгэлийн сургалтууд яваад байна. Энд сууж байгаа одоо суралцагч нар таны шавнараас яг энэ сургалтын дараагаас гарч байгаа өөрчлөлтүүд тэр хүмүүсийн эргээд танд хэлж байгаа сэтгэлдлүүдээс бас сайхан хуваалцаж. Зөндөө олон юм байгаа. Зөндөө олон. Манай сургалт бол хоёр цувралаар явдаг юм. Нэг нь одоо шинжлэх ухааны эрдэмтдийн хөтөлбөр, нөгөөх нь буддийн ухааны. Эхнийх нь 8 хичээл, дараагийнх нь 11 цуврал хичээл явдаг байхгүй. Тэгээ яг энэ хоёр цуврал хичээл суудсууд олон зүйл ярьдаг, тайлбарладаг. Жишээлбэл нэг нөхөр залуу надтай уулзсан. Тэгээд уулзаад юу гэж ярьсан бэ гэж танд баярлалаа гинэ. За. Тэгээд яасан гэсэн чинь манай ихнэр таны хичээл суугаад зан ааш нь өөрчлөгдсөн. Тэр ихтэй бол суугаагүй юм шүү дээ. Нөхөр нь суугаагүй. Тэгээд ихнэр нь суусан байхгүй. Тэгээд юу гэж ярьсан гэсэн чинь манай ихнэр таны хичээл суугаад ааш нь өөрчлөглөө. Ууралж уцаарлах юм сайхан бол их тийм 50 амгалан болсон. Танд баярлалаа гэж хэлсэн. Ахаад нэг гадаадад амьдардаг нөхөх охин Монголд ирэхдээ надтай уулзаад ээжтэйг ярьж уулзсан. Ээж нь миний хичээл суусан юм байна. Тэгээд ээжтэйгээ Англид явж байгаад нэг асуудал үүсгэж л дээ. Таас та ээж намайг уурлаа одоо намайг загнаал өстө бөө юм болно гэсэн чинь ээж нь уурлах нь баг. Харин илүү одоо ухаалаг одоо нөгөө загин аашлах зандрах нь баг байсан гэж. Тэгээд манай ээжийн энэ уур их багасч гэж тэгж хэлж байсан. Мөн адилгаагүй одоо гандан дээр ажил дээрээ сууж ирсэн чинь нэг атмаа ороод ирсэн. Шүү дээ би үс тэр шивээс одоо шүү дээ биен дээр байгаа юм бол ер нь нэлээд хүн гарын хүн ороод ирэхгүй юу тэр харц орцсон их шиг. Тэгээ яасан гэсэн чинь миний хичээл ихэнх нь онлайнаар явдаг. Онлайнаар явдаг. Одоо би хүмүүсээ сайн мэдэхгүй. Хүмүүс хичээл суугаад явчихдаг. Тэгэл тэгсэн чинь миний хичээл суусан юм байна. 2 хичээл хоёуланд суугаад. Тэгээ надад юу гэж хэлсэн гэсэн би уурлахаа болчихлоо гэж хэлсэн. Зөв. Атмаа уурлахаа болчвол хүмүүс сайхнаа. Тийм шүү дээ, тий. Тэгэхээр ингээд үзэхлээр энэ яалч харахгүй хүчтэй байна. Тэгээ энэ бол энэ ном хүчтэй байна. Шинжлэх ухааны эрдэмтдийн гаргасан энэ судалгаа дугналтууд, энэ олон туршилт, энэ олон юмнууд хүчтэй байна. Дээрээс нь нэн эртнээс одоо 2500-600 жилийн хугацаанд ингээд бидэнд өвлөгдөж ирсэн нэн эртнээс одоо бидэнд өвлөгдөж ирсэн энэ ном хүчтэй байна. Энийг бид нэр ингээд жоохон анхаарал хандуулахад л бидний сэтгэл санаа тайван амгалан болох нь. Яг үн тий. Тэр одоо
үр дүн бол яг гарч ийн гэсэн үг. Тэгээ хүн өөр өөрлөлтөө гэхдээ яг ингээд 10 хоног антибиотик тариулах юм бол ийм үр дүн гарч гарна гэж тодорхойлж болох байх. Бидний хувьд бол бодох ёстой. Бодоод эрэх зүйлэн бодоод ингээд хүний одоо оюуны цар хүрээтэй холбоотой, ухаантай холбоотой, олон зүйлтэй холбоотой учраас өөр үр дүн гарна. Гэхдээ л үр дүн гарна. Тэгэхээр би яг сая бодож байлаа таны сургалт бол яг ийм жолооны сургалт юм байна. Гэхдээ сэтгэлийн жолооны сургалт юм байна. Тэгээ танаа төгсөгчд их гоё юм уран жолоодлоготой төгсдөг юм байна. Тэгээ нөгөө бурхан багшийн үг байдаг шүү дээ. Тэгээ нөгөө сэтгэлээ захирддаг нь жаргадаг юм аа. Тэгээ сэтгэлдээ захирагддаг нь одоо зовдөг юм аа. Тэгэхээр танаа сургалтын төв бол одоо жаргал тогтолдог юм жолооны сургалт юм байна гэсэн юм бодлоо. Тэгээд энэ бид нар сэтгэлээ захирч чадахгүйгаас болоод нэгт бол энэ зовлонт байдал үүсээд нь хоёрт бол яг эрүүл мэндтэй холбоод үзэх юм бол түрүүн хоёлоо бол нөгөө стрессийг ярьсан. Одоо нөгөө дархлаа тогтолцооны асуудал ерөөсөө шууд энтэй холбоотой болов. Тийм ээ. Одоо нөгөө уур биеийг зовоно гэхээр ерөөсөө тэрнээс үүсэл нөгөө стресс байгаа цагт дархлын асуудлууд маш их одоо сулардаг. Тэгээд ирэхээр л одоо бидний энэ орчин тойрчин битүүл энэ бидний нүдэнд харагддаггүй. Одоо бичил битүүд байна шүү дээ. Вирус, бактери. Тэгээд тэр нь буцаагаад бидний дархлаа байхгүй болчоор өвчнөд орогдчиход. Одоо нөх одоо яаж байгаа би бол нэг хэр оргийн ханиад хүрээд идэггүй нуулгүйлгээд. Гэхдээ бол нийгэм тэр чигтэл одоо энэ утаа бохирдол те одоо ингээл хүүдэн юм байгаад байна. Гэхдээ тэр нь бол одоо миний нэг сайнныхч бас биш л байх. Зүгээр ер нь гэхдээ бас аль болох юмыг нэг сэтгэлийг дадуулах гэ хичээгээд идэх юм бас нэг бас илэрл юм болоо да гэж би бас хувьдаа боддог. Тэгээ одоо ангаа ухаан бол сүлд ер нь бол энэ хүнд одоо өвчлөлөө тэн дундаа хорт хавдар бол энэ сэтгэлийн шаналгаат байдал энэ зүйлчин бол өвчин үүсэхэд маш хурдтай нөлөөлөд байна гэдгийг бол тогтоогоо гаргаад ирсэн. Тэгэхээр яг энэ бяцлаглуудыг бас энэ энерги сэтгэлийн бяцлаглыг энэ өвчлөлүүдтэй холбосон одоо судалгаанууд за тийм бас одоо илаарч байгаа тийм кейс одоо түүхүүд тийм зүйлүүд хэр байна. Яг бодит жишээ байгаа. Манай хичээл суудаг нэг охин Японд эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд бас их хүнд өвчин тусч эмчилгээ хийлгээд маш хурдан идэгсэн гэнэ. Тэгээ Японд эмчилжсэн эмч нар нэг гайхсан гэж. Яагаад ингэж ийм хурдан идэгч вэ? Тэгээ энэ юусоо өөрөө хэлэхдээ хичээл суугаад сэтгэл нь тайвшраад тэгээ сэтгэл нь тайвшраад тайван байхын хэрээр л илүү одоо идэх нь илүү хурдан явдаг юм байна. Тэгээ өөрөө нэг талаасаа бид нар сэтгэл өөдрөг байх шүү дээ. Хүмүүс өвдөнгүү сэтгэлээр их унаад байна. Өвддөггүй хүн байхгүй. Өвдөнгүүтаа сэтгэлээр их унаад байх. Ингээд энэ хүн зүгээр байхад би ягаад өвдөж юу? Тэ? Би ямар азгуудаа ингээл өвдөж юу гээл. Ингээд хүн дээр хүлээж аваад байдаг. Яг үндэ бол бид нар бүгдээр л адилхан өвддөг хүмүүс шүү дээ. Тэгээд энэ дээр бас нэг ахаад нэг зүйл нь бид нар хүлээж авах хэрэгтэй юмыг. Тийм шинжлэх ухааны эрдэмтдийн энэ ярьж байгаа self acceptance бид нар хүлээж авах хэрэгтэй. Тэгэхгүй яг ингээд би өвдөх ёсгүй юм шиг бодоол би бүтлгүүдэх ёсгүй юм шиг би алдаа гарах ёсгүй юм шиг бодоол ингээл алдаа гаргachингууд чинь алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Тэгэл ийм юм асуудал болонгууд хүмүүс өөрсдөө хүн дээр хүлээж аваад энэ ерөөсөө тэгмээргүй байна. Хүн дээр хүлээж авах тусмаа бидний бие махбод өвдөх нь илүү хүчтэй болоод байна. Дархлааны систем яг унж байна. Дархлаа яг унж. Стресстэй тах тусам. Ковидын үед бид нар сайн мэдэж авлаа штэ. Ерөөсөө ингээл уурлал стресстэй тах юм бол дархлаа унж ийн гээл тий. Мэдээж эрдэмтэд бол зөндөө олон судалгаа хийсэн баг. Энэрнгүү сэтгэлийг бяцлагж байгаа хүнд дархлааны систем илүү хүчтэй бий болж байна. Энэрнгүү сэтгэлийг бодож бяцлахад тархины эр гэдэг сүд нийтгэж байна. Эр гэдэг сүд нийтгэж чинь тэрний нөлөө бие махбод нөлөөлнө шүү дээ. Тийм учраас энэ бидний энэ одоо энэрнгүү сэтгэлийг бодох бяцлагах энэ зүйлүүд бол ерөөсөө бүр яалч аргагүй чухал байгаа. Биеийн эрүүл мэндийг биеийн одоо өвчнийг ялан дийлэх зөндөө олон зүйлүүд байгаа. Тэгээ хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр ийм үр дүн гарч ийна гэж хэлэнгууд өөр дээр нь заавалчгүй тийм үр дүн гарах хэрэгтэй юм шиг бодоод байгаа. Гэтэл яг энэ дээр баталгаа гаргаж болохгүй. Энэрнгүү сэтгэлийг бодож бяцлахж байгаа хүмүүст одоо нөгөө түрүү нэлсэн тийм ээ өөр өөртөө оюуны цар хүрээ сэтгэхүй энэ чинь ухаан сэтгэлтэй холбоотой учраас сэтгэлийг бол бид нар яг баттай хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд үзэхлээр яг баталгаа гаргаж одоо ийм баталгаа гарна гэж бол хэлэхгүй. Гэхдээ үр дүн бол заавалчгүй гарч байгаа байхгүй.
Саяны яг энэ өвчлөлтэй холбоотой юу ярьж байхад бас надад юм санаа бодол байдгийн. Ер нь хүмүүс ингээд хүнд өвчнээр онцлогдоод ирэхээр өвчнөтэйгөө тэмцээд эхэлдэг. Мэдээж энэ яг тэмцэл юм. Тэнгүү тэр сэтгэл бол өвчнөтэйгөө тэмцэх буй нэг юм одоо хүлээж авахгүй байгаа дээ шүү дээ. Таны та хүлээж авах хэрэгтэй гэдэг. Тэмцэлтэн гэдэг чинь хүлээж авахгүй ингээд түлхээд байгаа зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө тэмцэх сэтгэл зүй үүсээд тэгээ одоо өвчнөтэйгөө тэмцсэн түүх мүүх гээл ном тэр нь хүмүүст илүү сонирхолтой үүсээ тэрийн ч хүмүүс одоо арга барилаа болох гэж хичээгээд. Тэгэхээр би бол зүгээр ингэж боддгийн. Тэмцэх сэтгэл гэхээс илүүтэйгээр яг таны хэлээд байгаагаар тэрийг хүлээж авах хэрэгтэй. Яг байгаагаар нь. Тэгээд тэр дотоод сэтгэлд бол их эерэг сэтгэл зүг үүсгэх. Одоо тэр энерги сэтгэлээх тий одоо нэн жасрал альва байгаа ямиг байгаагаар нь хүлээж авах тий ингээд энэ төв сэтгэлийг үүсгэж чадах юм бол бие махбод чи өөрөө зөв ажиллаад тэгээд дотроосоо тэр нэг үүсчээд байгаа хүнд одоо өвчлөлийн ямиг дотроосоо засах механизм цаанаасаа ажиллаж эхэлнэ. Тэгэхгүйгээр тэмцэх сэтгэл үүсэл эхлэх юм тэр сэтгэл бие махбод хоёр чи хоорондоо тэрсэлдээд тэгээ гаднаас нь мэдээж энэ чи хүнд юм тариа явж ийн ингээд маш олон зүйлийн юм тэрсэлтийн дунд бол энэ цаад утгаараа төгс эмчилгээ болж чадахгүй гэж би боддгийн. Тэгээд хүмүүс яг энэ өнөөдрийн ярьж байгаа зүйлийг бас хэрвээ сонссон хүмүүс бас хүнд өвчнөр онцлогдсон хүмүүс байх юм сэтгэл зүйн хувьд бас их зөв одоо тийм сэтгэлийг хөрсгөө буулгахаа сайд гэж одоо бас бодож өгдөг юм хэллээ л дээ. Тэгэхээр бодит үннийг олж харах нь чухал байна тийм ээ. Бодит үннийг олоод харчих юм бол энэ чинь одоо олон талын мэдлэг хэрэгтэй байна л да. Жишээл бид нэр түрүүн хэлсэнчлэн өвддөггүй хүн гэж юусоо байхгүй. Бүгд өвдөн. Ганцхан би өвдөж байгаа юм биш шүү дээ. Дээрээс нь бидэрт яг ямар өвчин ирэхийг бид нар хинч өөртчлэн тооцоолж чадахгүй, өөртчлэн түүнээс сэргийлж чадахгүй. Маш олон нөхцөл шалтгааны улмаас л өвчин үүсэж шүү дээ. Бүгднийг бид нар контролдох боломж байхгүй. Хэрвээ бүгднийг контролддог байсан бол бид нар огт өвдөхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ чинь ийм олон нөхцөл шалтгааны улмаас л ийм асуудлууд ирж байгаа. Энийг бид нар хүлээж авах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нэр айдасгүй болно. Илүү тайвнаар хүлээж авах хэрэгтэй. Бидний амьдрал дээр тохиолдож байгаа энэ олон үйл явдлуудыг бид нэр оволцоод л энэ ингээл явах юм бол бид нэр ерөөсө тайван амгалан байх боломжгүй болно. Үйл явдлууд бидэнд ингээл одоо сөрөг үйл явдлууд ирдгээрээ л ирнэ. Бид нар тэр нүүр тулгарна. Тэрийг яаж хүлээж авах уу гэдг л одоо гол нь байна. Би бас сая бодчихлаа. Таны эмээ одоо гомн татсан ном үзээд явхад өдөрт нэг удаа ээжигээ бодож байгаараа ээж минийг жилж байгаараа гэдэг. Энэ бол цаад утгаараа энерги сэтгэлийг одоо дадуулж исэн танд захиж өгсөн одоо нэг юм аргачлал байх гэж би бодож байна. Тэгээ та сая бол бас нөгөө санамсрын талаас бол ингэж одоо хоёр урууга барьж чиж болно, хамар дээрээ амсгал дээрээ төвлөрч болно гэд бас юм одоо энгийн аргууд зааж өглөө шүү дээ, хэлж өглөө. Яг тэрнтэй адилхан энэ энерги сэтгэлийг баг багаар дадуулах таны эмээ танд хэлж өгсөн шиг та манай үзэг сонсогчдод хэлж өгөх тийм бас энгийн аргаас хуваалцаач. За энэ дээр одоо нөгөө түрүүн хэлсэнчлэн буддийн ухаан талаас ярих уу, шинжлэх ухаан талаас ярих уу гэл олон зүйлүүд байгаа тийм ээ. Одоо их хвчлэн шинжлэх ухаан талаас ярьж байгаа учраас энэ талаас нь ярив. Хин нэгэн хүн өөрийг нь хайрлсан. Бид нэр ерөөсөө инэрл хайргүйгээр амьдрах ямар ч боломж байхгүй. Бид нэр хин нэгэн хүн намайг инэрж хайрлахгүй бол би амьд үлдэхгүй, амьдарч чадахгүй. Тэгэхээр энэ амьдралдаа бид маш олон инэрл хайрыг хүртсэн баг. Бусдын энэ халуун дулаан сэтгэлийг бид нэр хүлээж авсан. Далаа өвшийн айлдварт байн гардаг. Хүн бидний амьдрал яаж эхэлдэг вэ? Дөнгөж төрсөн тэр хүүхдийг ээх нь болон эмчнэр ингэж инэрж хайрлахгүй бол ээж нь хайрлахгүй бол энэ хүүхэд амьд үлдэхгүй гэж айлддаг. Тэгээд амьдрал ингээ явагдаж явах үед хин нэг хүн инэрл хайралд өөрт нь халуун дулаан сэтгэлээр ханддаг байх юм бол энэ хүн илүү жаргалтай амьдрна. Хожмоо амьсгал хураах үед өөрийнх нь дэргэд өөрийг нь хайралтай хүмүүс байх юм бол тэр хүн илүү тайван амгалан амьсгал хураана. Энэ айхтар чухал зүйл юм байна шүү дээ. Ковидын үед яасан хүн ойр ганцаараа байж байгаа л амьсгал хурааж шүү дээ. Тэгсэн. Ганцаархна. Дэрэгдэнд хайртай хүмүүс хинж байхгүй. Яг төсөөлөнгөд энэ айхтар зовлон байна шүү дээ. Тийм бооз. Тэгэхээр бидний амьдрал ерөөсө энэрэнгүй сэтгэлээр эхлээд энэрэнгүй сэтгэлээр дуусна. Амьдрал бол зайлшгүй хэрэгтэй зүйл юм байна.
Тэгээ өдөр тутмын амьдрал дээр бид завгүй байна. Ээл өглөө босоод яараал ажилдаа явбал бид нар ч одоо энэ цаг үеийн усууд чинь гөөмих ачаалтай ажиллаж амьдарч байгаа юм шүү. Завгүй. Хүмүүс асуухлаар бүгд л завгүй л гэх юм шүү дээ. Ажил ихтэй байна, завгүй л гэх. Тэгээд ингээд завгүй өдөр тутмын энэ эргэлтэн донд яваад бидний амьдрал дээр өөрийг нь энерж хайрлсан, өөрт нь халуун дулаан сэтгэлээр хандсан ийм зүйлүүдээ мартаад. Тэгэхээр бид нар одоо яах ёстой вэ гэхээр тэгээ энийг мартах тусмаа энэрэнгүй сэтгэлийг мартаад байгаа байхгүй. Тэм учраас бид хайрлсан, өөрийг нь хайрлсан, өөрт нь халуун дулаан сэтгэлээр хандсан хүмүүсийг бодох ёстой. Жишээлбэл хүмүүс өөрт нь одоо инэрл хайраар тэтгсэн халуун дулаан сэтгэлээр хандсан одоо баяр баясгалан өгсөн хүмүүсийг бодоор ихлээр ихэнх нь ээжигээ боддог, зарим хүмүүс нь аавыгаа боддог, зарим нь эхнэр нөхрөө боддог. Тэгээд ингээд бодох үед хүмүүс хуйлдаг. Тэгээд яг таны бие махбодод яг юу мэдрэгдв, та юу яг анзаарах вэ? Тийм халуун дулаан мэдрэмж төрж ийн гэж би халууцж байгаа мэдрэмж төрж ийн гэж. Энэ яаж ийм нөхлөөр бие махбодыг маш тайван болгож байгаа. Тайван болгож байна. Тэг хамгийн гол чухал зүйл нь энэ хүн намайг инэрч хайрлаг бол би яах байсан юм бэ? Инэрл хайрын үн цэнийг мэдэрч байгаа байхгүй. Инэрл хайр гэдэг чинь ийм чухал зүйл юм байна. Энэ үн цэнийг мэдэрсэн хүн буцаагаад хэн нэг хүнийг хайрлая гэдэг бодол төрж эхэлдэг. Хайрлах юмс. Хүмүүс хайрлах юмс. Жишээлбэл завтаа тийм боломжтой үедээ яг ингээд нэг тайван сууж байгаад уншлагаа уншаад гараад ингээд одоо бодох юмнууд бүгднгийн бүрэн гүйцүүд бодоод бясалгаад гараад ирсэн хойно гудамжинд явж байгаа хүн бүхний хайрлах сэтгэл төрдөг. Энэ их байнга төрдөг. Нэг ийм хүчтэй мэдрэмж төрдөг. Гудамжинд зөрөөд өнгөрж байгаа хүн бүхний хайрлах сэтгэл төрж. Яаж юм бэ? Бид яг сайн бодож чадж байгаа юм. Тийм ээ. Яг сайн бодож чадсан учраас энэ хүмүүсийг хайрлж байна. Ямар жаргалт гачин гоё байдаг тэр үед. Тэгэхээр тархинд ахаал шинжлэх ухааны талаас ярихад тарих хоёр зүйлийг ялгадаг юм байна. Нэг нь одоо жишээлбэл хөдөөхээр аялаад явж явах үеийн тархинд ирж байгаа мэдээлэл. Тэр үед аялж гин гэж бодох, тэр үед тэгэж аялсандаа гэж одоо зүгээр бодох. Энэ хоёроос яг адилхан мэдээлэл очдог гэж. Тэгэхээр бид нар яаж ийм аав ээж юм уу эсвэл одоо хайртай эхнэр нөхөр юм уу хайртай хүүхэд найз нөхөд гэл олон хүмүүс өөрт нь сайхнаар хандах үед ямар сайхан байсан, ямар таатай байсан. Тэрийг дурсаж бодоход яг адилхан тийм таатай тархины эерэг идэвхжүүд нийтгэж байгаа. Ашигтай байгаа биз? Тийм учраас бид нэр өдөр тутмын амьдрал дээр бид ялангуяа одоо их стрессцэн хэцүү үедээ өөрийг нь хайрлсан, халуун дулаан сэтгэлээр хандсан, инэрл хайраар тэтгсэн тэр хүмүүсийг хэсэгхэн хугацаанд ч гэсэн бодох юм бол маш их эрч хүч бий болно. Стрессүүд арилна. Манай нэг хичээл суусан нэг хүүхэд оюутан ярьсан. Хичээл суучаад гадагшаа явсан юм байна. Одоо хаана гэлээд их бүрхэг нар гардаггүй тийм газар сурсан юм байна. Тэгээ аян тал ингээл ерөөсөө их тухгүй бол стресс гэсэн. Тэгээ яг тэр үед яг энэ нөгөө асархан хүмүүстэй холбогдох бясалгал гэж үүдэг. Тэгээ яг энэ бясалгалыг хийснээр би яг стресстгүйгээр өөрийгөө авч гарсан гэж. Тэгээ сургуулийн амжилтад төгсөөд ирсэн. Би тийм учраас энэ их чухал байна. Бид нэр одоо аз жаргалыг мэдэрсэн тэр цаг мөчийг бодох. Тийм ээ. Тэгээд нөгөө сөрөг хандлага багасна. Сөрөг хандлагууд нь багасаад эерэг болж эхэлж байгаа. Аз жаргалыг мэдэрсэн тэр инэрл хайрыг яг тэр тухай бодох үед хүн аяндаа өөрийн ирэхгүй инээх нэг тийм тайван амгалан мэдрэмж төрнө. Одоо сүүлийн хүмүүст тийм шалтгаангүйгээр айдас төрдөг болсон. Ямар шалтгаан байхгүй. Тэгсэрнээ төгшүүртэй мэдрэмж төрдөг болсон. Anxiety буюу сэтгэл түгших юм. Сэтгэл түгштэй юм гээ тийм эмч сайн мэдж байгаа. Тэгтэл энэ бясалгалыг хийснээр бидний тийм security priming гэдэг зүйл би хүчин чадал бий болж байгаа. Бид нар яг тийм одоо нэг тийм тав тухтай тайван амгалан мэдрэмж төрж байна. Тийм учраас энийг бид нар хийх хэрэгтэй, бясалгах хэрэгтэй. Тэгээд алгуур ингээд энэ чинь нэг хүрээгээ тэлээд эхэлнэ шүү дээ. Одоо аяндаа нэг инэрл хайр надад ямар чухал байгаатай адилхан энэ хүн ч гэсэн чухал байгаа. Ингээд ингээл бодоод байхад л инэрэнгүй сэтгэл чинь тэлээл хүмүүс рүү илүү халуун дулаан сэтгэлээр ханддаг болно. Манай нийгэмд ямар хүн хэрэгтэй вэ? Сайхан сэтгэлтэй хүн л хэрэгтэй. Энэ нийгэмд ямар сайн хүн хэрэгтэй вэ?
Тэг ямар хүнийг сайн хүн гэж хэлэх үгээр сайхан сэтгэлтэй хүнийг л сайн хүн гэж хэлнэ. Ийм хүн л хэрэгтэй байна. Энэ нийгэмд. Яг ингээд үзэхлээр манай нийгэмч уул нь бол бага байна шүү дээ. Бага байна. Гэвч энэ нийгэмд сайхан сэтгэлийн талаар ярьдаг, энийг ойлгуулдаг хүмүүс цөөхөн байна. Цөөхөн байна. Бид нэр одоо яг ингээд нэг маш олон зүйлүүд ярьж ийн л да. Хувь хүний хөгжил энэ төр гээл зөндөө олон зүйл яриад байгаа. Тэгтэл сүүлийн үед хувь хүний хөгжил гэхээс илүү нийгмийн хөгжил дээр илүү анхаарал хандуулахгүй болохгүй байна гэж яриад эхэлсэн. Тэгэл одоо яг чухал ийм зүйлүүдийг ярьдаг хүмүүс зөөхөн байна. Бид нэр нөгөө 5 замын дайн гэдэг шиг 5 армийн дайн гэдэг шиг л бид нар тал талаас л нийгэмлэг ормоор байна. Тал талаас. Бид нар дангаараа дийлэхгүй. Та дангаараа дийлэхгүй. Нийгэмд та гурвалжин юм ихийн, би дөрвөлжин юм ихийн. Нийгэмд гурвалжин ч хэрэгтэй, дөрвөлжин ч хэрэгтэй. Хүн бүхэн л одоо энэ энэрэнгүй сайхан сэтгэлийн талаар ярьдаг, заадаг хүмүүс нь заагаад, тайлбарладаг хүмүүс нь тайлбарлаад тэгээд нэг нэгэндээ одоо ойлгуулах хэрэгтэй. Ингэх юм бол энэ нийгэм чинь нэг талаасаа жижигхэн боловч бидний талаас ингээд харахаар хүчин чадал багтаа хүмүүсийн талаас харахад ч том нийгэм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө дор бүрний хичээмээр байна. Энтэйс ч яваал, эндээс ч ороод ингээд ирэх юм бол нийгэм маань ингээд нэг тайван амгалан болоод хүмүүс ингээд өөрчлөгдөд ирэх юм бол хүмүүсийн зан авир өөрчлөгдөнө. Хүмүүсийн сэтгхүү өөрчлөгдөнө. Харах өнцөг өөрчлөгдөнө. Ингэх юм бол тэр хүмүүсийн хийж байгаа үйлдэлүүд нь өөрчлөгдөнө. Тийм учраас биднэрт нэг тийм боломж байгаа үз. Хүмүүсийн мэдлэгийг л нэммээр байна. Мэдлэгтэй болмоор байна. Эдийн засгийн хөгжил бол тэртээ тэргүй явж шүү дээ. Сая түрүүн та хэлсэн дээр бүх л технологиудыг ашиглаж байна. Тэ 90 оны их үед л хэцүү байсан. Одоо бол дэлгүүрт ороход юу дуртайгаа апл авахаар шүү дээ. Эдийн засгч нь ингээд дэлхийн том сүлжээсэнд бид нар орцсон байгаа шүү дээ. Тэгэл ингээд явдгаараа явнаа. Гол юм нь яавал жаргалтай амьдрах вэ? Яавал стресстгүй байх вэ? Сэтгэлийг яавал тайван амгалан байлгах уу гэдэг энэ талын хөгжил орхигдоод байна. Энэ талын мэдлэг орхигдоод байна. Тийм учраас энэ аль болох ингээл энэ мэдлэгийг авчих юм бол нийгэм өөрчлөгдөх гэдэг байгаа байхгүй. Нийгэм өөрчлөгдөд ирэхэд нөгөө төрүүжийн зан авир өөрчлөгдөх, хүмүүсийн сэтгхүү өөрчлөгдөд, үйлдэлүүд нь өөрчлөгдөнө. Тэгээ одоо хүмүүс ярьж байна. Одоо хэцүү байна л гэдэг. Амьдрал хэцүү байна л гэдэг. Биш ээ. 90 оны үед ч хэцүү байсан. Одоо ч гэсэн хэцүү байх юм уу? Тэ? 90 онд ядуу байсан. Одоо ч гэсэн бас л ядуу юу? Үгүй үстэй. Энд чинь бид нэр юм хөгжил зөндөө олон хөгжил явагдаж штт. Бид нар шат ахих хэрэгтэй байна штт. Бид нэр одоо ингээд анхан шатны хэрэгцээг хангахгүйгээр гэдэлгээ яг үндэ тийм биш байна. Мэдээж бурхан багш ном номлож исэн чинь үлсгэлэн ядуу хүн хүрээд ирчихсэн. Бурхан багш ном номлоход зогсооцсон. Энэ хүнийг хоол гэж. Хоол эзний дараагаар бурхан багш ном номлосон. Мэдээж хангалтгч хэрэгцээ хангах нь зүүн хэрэг, мэдээжийн хэрэг. Гэхдээ анхдагч хэрэгцээн дээр л энтэйгээ зуралдаад ах юм бол бид нар дараагийн алхмаа хийж чадахгүй шүү дээ. Тийм бол дараагийн алхам хийхээс өөр гарцлага. Энийг одоо бид нар сэтгэл дээр анхаарал хандуулахаас өөр арга алга. Тийм учраас бид нар энэ талын мэдлэгийг өөрөөсөө бүр аль болох олон нийтэд ойлгуулж, тайлбарлаж бид нар хэнийг ч бурханы шишинтэн болоосоо гэж ятгахгүй. Хүчлэхгүй. Шашин шүтэх хэрэгжил хүн бүхэнд байгаа. Саяхан бид нар гандагчлын хэд дээр шашин хоорондын уулзалт зохион байгуулсан. Бүх шашин ямар мундаг юм. Бүгдд нь хүндэтгэлтэй хандж байгаа. Тэгэхээр шашин шүтэх гэдэг бол хүн бүхэн нээлттэй. Хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр бид нар шашин шүтлэгтэй ч бай, шүтлэггүй ч бай. Бид ёс суртахуунтай байх ёстой. Бид инэрэнгүй сэтгэлтэй байх ёстой. Хүн хэрвээ инэрэнгүй сэтгэлтэй болчих юм бол ёс суртахуун аяндаа бий болно. Тэр хүнийг хайрлаад зовоохгүй шүү дээ. Хогроохгүй шүү дээ. Хайрлаж байгаа бол тэр хүнийг одоо мөнгөнд хайрлаад мөнгөнд хулгайлна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр аяндаа эн чинь инэрэнгүй сайхан сэтгэл төрчих юм бол ёс суртахуун бий болно, төсвөр төвчээр бий болно, маш олон зүйл, олон эерэг зүйлүүд ингээ бий болох гээд байна. Тэгэхээр энэ талын юмнууд дээр одоо ялангуяа таны одоо энэ цуврал подкастууд бол маш чухал байна. Олон хүмүүст ойлголт төрүүлж байна. Энийг хүн мэдээд нэг хэсэг хорм нэг өдөр ч гэсэндээ тайван амгалан өнгөрүүл хичнээн сайхан. Яг нь. Амьдрал богинохоо бидний амьдрал нэг мэтгэл дуусна. Нэг өдөр өнгөрчихөж байгаа. Нэг өдөр ингээл нэг мэтгэл нэг өдөр өнгөрөөл, нэг мэтгэл нэг сар өнгөрөөл, нэг мэтгэл нэг үлрэл нэг жил ингэж явсаар нэг мэтгэл бидний амьдрал дуусна шүү дээ. Хичнээн гоё жаргалтай сайхан амьдрах боломжтой ийм саруул уян ухаантай хүн болж төрчгөөд бид нар ингээл нэг тийм
Хэрэгтэй хэрэггүй аахар шахар зүйлүүдээр өөрсдийгөө зовоогоод, бусдыг зовоогоод ингэ явах юм бол хайран байна. Маш хайран байна. Энийг залруулахын тулд бид нар мэдэх хэрэгтэй байна. Мэдсэн зүйлээ өөртөө дадуулах хэрэгтэй. Өөрийн болгож авах хэрэгтэй. Тэгжээж өөрт ашигтай, өөрийн эргэн тойронд хүмүүст ашигтай. Нэг сайхан сэтгэлтэй, нэг гэр бүлд нэг сайхан сэтгэлтэй хүн байхад тэр гэр бүл амгалан тайван болно. Хамт олонны дунд нэг сайхан сэтгэлтэй хүн байхад тэр хүний эрг нөлөөлнө, бусдаа нөлөөлнө. Тэгэхээр бол ерөөсөө манай энэ тань мэдгүүдээр суурьсан энерги сэтгэлийг хөгжүүлэх энэ бяцлаглалын хөтөлбөрийг одоо голлож одоо боловсруулсан нэгэ профессор гэдэг нэгэ профессорын хэлсэн үг бий. Хүмүүс эзэн нэгэн цагт энерги сэтгэлийг энэ нийгэмд зайлшгүй шаардлагатай агаар ус мэт ийм хэмжээнд ойлгох цаг ирнэ гэж хэлсэн. Одоо тэгвэл хизээ нэгэн цагт бид нэр бүх нийтээр л анхаарал хандуулах шаардлагатай болно. Одоо агаар ус мэт л чухал байна. Тэгээ энэ нэр олон зүйл одоо ярил зөндөө олон зүйлүүд байна л да. Одоо тэгээд цаг зарим теsto сайхан ярилцлага болж байна гэж би бас ховдоо дүгнэлээ. Тэгээ түрүүний таны яриан дээр хүн энэ хорвоод мэдлэгтэй энерги сэтгэлээр боожиж тэг хорвоогийн мөнх хүсийг бас үзүүлэхдээ энерги сэтгэлээр бас одоо ингэж үдэгдэж гардаг. Тэгэхээр бол бас энийг үзсэн сонссон үзэгчдээ тэр энерги сэтгэл гэж энэ сэтгэлийн сайхан гэрлээ бити алдаасаа улам бас гоё тодруулаад тэр гэрлээ бас бусдад гоё түгээж одоо бусдын одоо тэр харанхуй зүйлийг хүртэл гэрэлтүүлээсэ гэж одоо бодож байна. Тэгээд энэ сайхан сэтгэлээр бас одоо зүйлийг одоо олон түмэнд дадуулж яваа таны бас энэ Легмон сангийн үйл ажиллагаанд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ бид бүхний урилгыг бас хүлээж аваад ирж сайхан одоо яриа өрнүүлсэн танд талархаж байна. Баярлалаа. Та бүгдд ажлын амжилт хүсье. Бид бүгд түрүүн хэлсэнтэй бид бүгдээрээ нэгдэх ёстой. Одоо бидэнд нэг дутуу юм нэгтгэл хэрэгтэй байна. Та ч энэ замаар ажиллаад бид нар ч энэ замаар ажиллаад тэнд бас өөр хүн ингэж ажиллаад ингээд нэг олоолаа нэгдчих юм бол бидэнд нэг боломж байна. Бид нар 300 сая хүнтэй зурлах гэж байгаа биш шүү дээ. Яг үнэ. Баярлалаа. За баярлалаа. Захимж подкастын энерги сэтгэлээр ярилцсан дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.